Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Жирийн жил байна. Та бүхэндээ ээлж итгэжлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн бичлэг маань ямар учиртай мэрэг таарах вэ гэхээр удахгүй хэдүүлээ 8 сар талдаа орсон гинэ 9 сар болох гэж байна. Тэнгүүд хэдүүлээд энэ он дуусгаад 4 сар үлдэж байна. Би уг нь ирэх 3 сарын төдөв байдал гэж мэр хийх гэж байгаа. За ерөнхийдөө бол энэ ч он дуусж юм. Тэгээд оны бараг төгсгөлийн том зорилтууд эсвэл бол энэ 26 онд төлөвлөөд хийгээд амжуулаад төлөвлөгөөний эцсийн шат руугаа ер нь орж байгаа хаа гэж төсөөлөд за тэгвэл 27 он эхлэхэд бид ямар хөө байр байдалтай ах юм. Эсвэл 27 оноос танд зориулаад юуг хийх боломжтой болоо гэж бодоод ирэх 3 сарын төлөв биш 27 онд та бэлнэ үү гэдэг утгаар мэрэг хийхээр шийдлээ. За энэ удаагийн мэрэг нь 3 сонголттой байхаар бодож байна. За би та бүхэн 3 картнаас ерөөхдөө сонгуулнаа. За эхлээд та хэдэд 30 секунд өгнө. За гурван яг адилхан харагдах карт байгаа. Та энэ гурваас нүдэн анжаагаад аль нэгийг сонгож болно. За эсвэл намайг хүзрийг дэвш нь харуулахаар бас сонгож болно. 27 таныг юу хийж гисэн 27 оноо угтаасай гэж төлөвлөж байгаа болоо. За ингэ би танд 30 секунд өгье. Тэгээд тэрний дараагаар хүзрийн дэвш нь харуулж өгөх болно. За хүзрээг нь дэш нь харуулж өгөх болно. Яагаад үг гэхээр хэрвээ танд 3 адилхан зүйлээс сонгоход хэцүү байгаа бол дэш нь харуулсны дараагаар сонгож болно. За эхний карт ийм дүр зурагтайгаар харагдаж байна. За хоёр дахь карт. Харин 3 дахь карт. За танд мөн адил 30 секунд өгүүлнэ. Та сонголтоо хийрэй. За ингээд хэдүүлээ. Үндсэн мэрэг рүүгээ орцгоё. Сайн байцгаана уу? Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд та бүхний сонгосон карт бол энэ. За мэдээж нөт шаарад. За эдгээр мессежүүд бичигдсэн байна. За надад өгөгдөж байгаа мэдээллээс нь харах юм бол мэдрэгдэж буй мэдрэмжийг дүрслээд хэлэх юм бол та яг өөрөөсөө өөр хүн болчихсон байна. Гэхдээ энэ нь та өөрийгөө алдсан гэсэн үг биш. Нэлээд урт хугацаанд гомдол, шаналл, цохрол ийм боломжгүй гэдэг эсвэл ийм шудраг бос эсвэл хэд хатуу үнэнтэй нүрт тулсан учраас тэгээд энэ их хэцүү бишгшээлүүдээс өөрийнхөө аргаар даван гарахад бүр үнэхээр хэцүү байсан. Өөрийнхөө хэмжээнд амьдарч үйлдэл хийж ирсэн. Гэтэ тэр нь бас тийм сайн болоогүй. Таны дотор маш их олон бодлууд эргэлддэг. Илүү олон зүйлийг хийх юмсан. Илүү үн цэнтэй зүйлийг хийх юмсан. Бүтээх юмсан. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлээр
олон хүнд бас нэмэр болохыг чин сэтгэлээсээ зорддог. Маш л их инэрэнгүү хүү юм аа. Гэвч та инэрэнгүү байхын хэрээр хатуу чанга байх ёстой байтал хитрхи зөвлөдөө хүмүүс өөрийг тань ашиглуулах боломжийг олгочихжээ. Тэгээд өмнөгшгөө урам зоригтой хүчтэй ажиллалыг гэхээр ямар нэг зүйлээс өөрийн мэдлэгөө цогтаад өөртөөгөө хамт тухтай байж чадахгүй ганцаараа үлдэхдээ одоо гар утас юм уу ямар нэг зүйл хийдэг. Энэ нь болохоор та өөртөөгөө үлдэж ярилцаж өөртөөгөө нүр тулахаас хит их зайлс хийж байна. Хитрхи олон зүйлийн тухай бодож байна. Тэр нь магадгүй хин нэгэн байж болно. Ямар нэг ажил байж болно. Ямар нэг чухал шийдвэр байж болно. Эсвэл зүгээр л амьдралынхаа нэгэн хэвийн байдалд гацчихсан. Түүнээсээ хэрхэн яаж гарахаа ойлгохгүй. Энэ л дээр хэрхэн яаж урагшлахаа мэдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл танд тусламж хэрэгтэй байна гэсэн. За ийм мэдрэмж уншигдаж байна. Манай 1-р картныханд. За тарот үзэр маань энэ л дээр илүү дэлгэрэнгүй хэлж өгөөсэй гэж хэлэхээр байна. За тарот үзэр юу хэлэх нүү? Одоогийн байр байдлыг юу гэх нүү? За 27 он руу шилжгэдтэй 27 он гэхэд таны юу хийсэн байгаасаа гэж байгаа вэ гэдгийг нь харах болно. За таны одоогийн байр байдлыг хэрхэн яаж дүгнэж байна вэ? За энэ ихний үзэрнүүд бол таны одоогийн байдал. За нэг мөсөн дэлхий гэжсэн боллоо. Одоогийн байдлын дэлгэцээд 27 он таныг 27 оны та өнөөдөр танд ямар зөвлөгөө өгөхийг нь хараад тэгээс ахуйсан уншлага унших болно. За одоогийн таны байдал. Та бодит байдлаас их цогтж байна. Ялангуяа өөрийнхөө яаж ч хичээсэн, яаж ч тэмцсэн, заавал нэг мөнгөний асуудалтай очиж нүр тулчаад. Уг нь та тийм ч хөрөнд ороогүй, гайгүй мөнгөний боломжтой хэрнээл данс хоосрох ч юм уу, эсвэл гів гинт мөнгөгүй болох шалтгаангүйгээр ойлгомжгүй хямралд өртөх зэрэг ийм асуудлууд таныг тойрон хүрээлж байна. За энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр яг боломжийн түвшинд орлого олж ийн одоо шаардлагатай зардлуудаа гаргаж чадж байна. Аминд тулсан хэрэгтэй зүйлүүдээ авч чадж байна. Гэхдээ байнгын одоо мөнгөтэй байж, мөнгийг удирдах, хуримтлуулах, тийм мөнгөтэй зөв болгосон харилцах, санхүүгээ төлөвлөх, мөнгөний урсгалыг мэдрэх, за хийж байгаа зүйлүүдээ мөнгөөр үнэлэх, хөдлөл, хөлс, зогсвол зоос гэдэг шиг таньдаг хүндээ зөвлөдөө эсвэл зүгээр л за би энэ ажлыг танд мөнгө авахгүйгээр одоо бүтээгээд өгөө ч юм уу. Өөрийгөө үнэлэхгүй, өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэлэхгүй, улмаар та өөрийнхөө ур чадварыг өөртөө ашигтай хөрөнгө оруулалт болгож чадахгүй улмаас их ядарч байна. Хүмүүс зүгээр л ашиглуулад өнгөрөөд байна. Мөнгөнд та тийм их одоо шунлахгүй ч гэсэндээ амьдралд чинь хөлөө олоход ялангуяа доктортой зогсоход мөнгө маш их хэрэгтэй байна. Мөнгө хэрэгтэй байхын хэрээр та улам их стрессж байна. Яагаад гэвэл та өөрийнхөө ас жаргал дүүрэн ажиллаж чадахгүй. Яг гоо ажиллаад тодорхой хэмжээнд орлого авч байгаа ч гэсэндээ тэр нь ихэнхдээ зарлага байдлаар гадагшлаад тань нэг амьдралын төлөө тэмцэхгүй байгаа юм шиг, хийцгүүрээд байгаа юм шиг ийм мэдрэмжийг өгч байна. Мөнгө олж байгаа нь та мөнгийг удирдах байгаа гэсэн үг биш. Та олсон мөнгөө зөв зарцуулах, зөв удирдах тал дээр илүү сайн суралцах хэрэгтэй байна. Цаг хугацаа явахын хэрээр, нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр мөнгө хэдий хэрэгцээ ч гэсэндээ хүнд амин чухал одоо асуудлуудын нэг болох болно. Тиймээс өнөөдөр та мөнгөтэй байна гэдэг нь
10 жилийн дараа ч гэсэндээ энэ баталгаатай гэсэн үг биш. Тийм учраас 10 жилийн дараах 20 жилийн дараах өөртөө зориулж мөнгийг удирдах, мөнгийг зүй зохистой зарцуул сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдрийн байдалтайгаа 10 жилийн дараа 10 дахин нийгэмд ордоход та хэрхэн яаж тэсэж үлдэх вэ гэдэг маш том асуудал цаашдаа үүсгэр байна. Алдсан, өнгөрсөн дурсамжууд, боломжууд, хийж болох байсан зүйлүүдэд маш ихээр харамсаж байна. Нэгэнд болоод өнгөрсөн, одоо юу ч хийсэн, юу ч өөрчлөх боломжгүй болсон. Харин та яг л ирээдүйд энэ бүхэн хүлээж байгаа юм шиг бүх зүйл санаа зовсон хэвээр. Нэгэнд болоод өнгөрсөн зүйлийг өөрөөсөө тавьж оруулж чадахгүй, одоо цагтаа бүрэн төвлөрч чадахгүй. Зүгээр л бүх зүйлийг ирээдүйд найдаж үлдээгээд гараа хумхаад сууж байна. Маш залхуу, маш үр бүтээлгүй, маш дайчин биш, хэтэрхий хулчгаар. Харин 26 онд их л олон зүйл төлөвлөсөн бололтой. Гэхдээ тэрнийхээ багахан хувийг л амжуулсан. Тэгээд амжуулж чадахгүй байгаа зүйлүүдээ 27 онд амжуулна гэж шилжүүлж байна. Гэтэ яг нүүрс тулсан үе чадаагүй бол хичнээн хойшлуулсан ч гэсэндээ уламж чадахгүй байх талтай. Тийм учраас одоо үлдсэн байгаа энэ 4 сарыг ашиглаад өөрийгөө хөл дээрээ босгож ирэх хэрэгтэй. Та яг л амьдралын хатуу нухчаан донд бүдэрч унаад эргэж босох учраа олохгүй газар дээр тэрэж унаад уйлаад сууж байгаа хүүхэдтэй адилхан болчихсон байна. Таны амьдрал амаргүй, бусдынхаас хэцүү байгааг нь ойлгож байна. Гэхдээ энэ таны сонгосон сонголт, таны тус сонгосон шийдвэр, таны хийсэн үйлдэлээр ирж буй ирээдүй болон одоо цаг. Тиймээс энэ бүхнийг удирдах эрх танд байгаа. Хэрвээ та үнэхээр ирээдүйдээ найдаж, ирээдүгээ үнэхээр өөрчлөхийг хүсэж байвал одоо ингээд зүгээр суух цаг нь мөн үү? Өнгөрсөнд ямар байдалтай байсан учраас одоо ийм байдлыг мэдэрч байгаа лээ. Одоо ийм байвал ирээдүй танд хэрхэн яаж нөлөөлөхийг дахиад сайн бодоод үзээрэй. Шалтгаан олж ямар нэг юмнаас хойш сууж эсвэл хий гэж төлөвлөсөн зүйлүүдээ хийхгүй ямар нэг шалтгаан хэлээд ард нь үлдэж байгаа бол ирээдүй илүү хэцүү болно гэдгийг санах хэрэгтэй. За амьдрал гэдэг бодит байдал биш ээ. Амьдрал гэдэг үлгэр биш ээ. Үлгэрт хин нэгэн шидтэн гарч ирээд зөв шударгаар сайн хөдөлмөрлөж байгаа хин нэгэн шударга иргэнийг ид шидийн хүчээр сайн сайхан амьдруулдаг. Гэтэ амьдрал дээр хизээж имзэл болохгүй. Бүр хизээж. Одоогийнхаа байр байдлыг өөрчлөх гэвэл шидтэн эсвэл ямар нэгэн том боломж, суглаа, тохирол, хондроор зэргийг хүлээх шаардлагагүй. Танд нүд байна уу, нүд байна, шүд байна уу, шүд байна, гар хөл байна уу, байна. Энэ амьдралыг туулж байгаа эзэн хэмлээ. Тийм учраас та л өөрийнхөө төлөө хөдөлж, хөдөлмөрлөж, өөрийгөө шахаж, өөрийгөө чиглүүлж хүнд хэцүү үеүүдийг даван гарч цаашлаад сайн сайхан зүйлийг бүтээх энэ зүйлийг өөрөө учрыг нь олж өөрөө энэ бүхний ард гарах хэрэгтэй. Хин нэгнээс өөрийгөө асууж авах хэрэггүй. Та өөрийнхөө тухай мэдгүй бол таныг мэдэх хүмүүс олон болно. Та өөртөө эзэн болж чадахгүй бол хин нэгэн таны эзэн болно. Үүнээс болоод та хин нэгэнд ашиглуулах нь цаг хугацааны л асуудал болно. Нэг л мэдхэд урт удаан хугацаанд амьдралаа сайжруулах гэж хөдөлмөрлсөн байдаг. Гэвч яг үнэндээ өөр хин нэгний мөрөөдлийг биелүүлээд зогсож байхгүй дээ.
Тийм учраас одоо хохирогчийн дүр хэсгээ болоод одоо зовлонт амьдрал донд шаналж байгаа эмзэг нэгэн тагтаа гэж өөрийгөө бодох хэрэггүй. Энэ амьдралыг би өнгөрснөөс удирсан. Одоо би энэ амьдралыг одоо цагаас ирээдүрөө удирднаа гэд өөрийн хүчээр босож гарч ирэх ёстой. Тэгэхгүй бол хин нэгэн таныг сэрэхийг хүлээгээд хаа нэг болно, эсвэл ямар нэг юмны дор нуугдаад өөртөө итгэж чадахгүй ямар нэг бурхны дуудлага хүлээгээд байгаад байгаа юм шиг байна. Ийм байж болохгүй. Ямар ч газрын хэн гэдэг бурхан байсан ч таныг аврахгүй. Таныг аварч таны амьдралыг сайжруулах хүн бол мэдээж та. За одооноос олон санаа оргож босгоно гэдэг үгийг сайн санаа. Магадгүй та өдөрт 100 бодол, 100 санаа орж ирдэг бол тэрийг дэвтэртээ тэмдэглээрэй. Эсвэл гар утсан дээрээ ч юм уу. Өдөржингөө өөрийнхөө бодсон бодол, шилдэг санаануудыг тэмдэглээд гэртээ очиод биелүүлэх боломжтой. Эсвэл энэ зүгээр л мөрөөдөл, энийг энэ даруй биелүүлж болох юм байна. Эсвэл энийг зүгээр л бодол мөрөөдөл чигээр нь орхих юм байна гэдэг зүйлүүдээ чеклэж, эмх дараалд оруулж, үнэхээр боломжтой хийж бүтээх санаанаасаа хэрэгжүүлж болно. Огт боломжгүй хэд үлгэрийн зүйлийг хайж явуулах нь зүйтэй. Яагаад гэвэл та ганцхан, таны амьдрал ганцхан хэд олон зүйл рүү туйлшиж, эсвэл хэд олон зүйлийг бүтээх гэж олон тийшээ өөрийгөө салгах нь залхуурлаас ялгаагүй гэсэн. Тэгэхээр энэ олон санаануудаасаа хийж хэрэгжүүлж болох бодтой үрдэн өгөх, амьдралыг тань дээш нь татаж чадах, тэр одоо зүйлээ сонгож, эртнээс хийж, тэр зүйлдээ дадаж, тэр зүйлээ амьдрах нэг одоо хөдөлгүүр болгох нь нин тэргүүний асуудал байна. Хувь тавилангийнхаа хүртний яг эсрэг талд нь гарч байгаа. Төөрж, будилж, манан дунд хаашаа явах зүгчгээ олохгүй. Өөрийгөө чадаад хичээгээд байгаа, ирээдүйн төлөө үйлдэл хийж байгаа гэж бодож байгаа боловч тэр болгон бодтой үрдэн өгч чадахгүй. Ямар ч хариулт олж чадахгүй. Цаг хугацаа урсаад саад бэрхшээлүүд тохиолдоод хизээ яаж энэ амьдрал сайжрах болоо гэж бодсон хэвээр бодол бүрийнхаа тоогоор бодолтоо дарагдаад бодит амьдрал дээр үйлдэл хийж чадхан болчихсон. Бяцхан, далавчгүй, сүрлэг шувуу болжээ. Хичнээн гайхалтай ур чадвартай сүрлэг шувуу байгаад ч өөрийгөө ойлгож, хүчээ мэдэрч тэнгэрт гарахгүй юм бол намайг балчигт амьдардаг бах мэлхэнээс ялгаа байхгүй. Жигүүртэн шууд нисэх гэж л төрдөг. Жигүүртэн шууд тэнгэрт амьдрах гэж л төрдөг. Намайг балчигт ороогдож газрын мухарт нуугдах нь жигүүртний хийдэг ажил биш. Үүнтэй адилхан өөртөө ямар нэг шалтгаан өгч гэрийнхаа мухарт нуугдах нь таны амьдралын хэм маяг биш. Энэ амьдралын зорилго бүрч биш. Өөрийгөө суул, эмзэг, дараа мэтэр мэдэрч, өөрийгөө харагдаж, өөрийгөө нэлхруулж, өөрийгөө өмөрч баггүй цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгтээ үүнд ямар нэг гарц жидэл олж чадаагүй учраас одоо гэрээсээ гарч хөдөлмөрлөж өөрийнхөө зам зүгийг олох нь чухал. Магадгүй өнгөрсөн тухай их хэрэгэлцүүлэн бодсон баг. Өнгөрснийг бодоод өөрийгөө олж чадаагүй. Тэгвэл одоо ирээдүг рүү харж өөрийгөө бүтээж амьдарч эхлэх цаг нь иржээ. Байн бодогдож байгаа
бага наснаас эхэлж таны сэтгэл зүрхэнд сүнсэн дэсэн тэр амьдралын зорилгоо олох хэрэгтэй. Энэ хувь тавилан энэ амьдралынхаа зөв замаар биш, өөр буруу замаар явсан учраас амьдрал тань бүхэлдээ маш том ханны өмнө тулж зогсоод мухардчихсан байна. Тийм учраас амьдралдаа 1 жил эсвэл 1 сар төр зогсолт хийгээд өөрийгөө эргэцүүлэн хар. Хаанаас хаашаа чиглэж явсаар өдийг хүрсэн бэ? Багаасаа, бүр анхнаасаа юу хийхийг төсөөлж, зорж, зүр сэтгэлээрээ мэдэрч байснаа эргэн нэг хар. Ирээдүг хаашаа чиглүүлж байсан байна? Ирээдүйн чиглэлийг олоод, урагш тэмүүлээд, түүнийхээ төлөө тэмцэж, өөрийгөө ялж, өөрийгөө бүтээж амьдралаа олж авах хэрэгтэй. Өөрийгөө өрөвдөөд, өөрийгөө төлөө зовоод, өөртөө шалтак болоод, өөрийгөө улам нэхлэхруулаад, улам хүчгүй болгоод байна. Нэг талаас бодоход аргагүй ч гэсэндээ нөгөө талаас бол хитрхи удаан хугацаанд хитрхи их үр дүнгүй ажлууд энэ бүхэн таныг зүгээр л хоосруулж байна. Ямар ч үр дүн гарахгүй байна. Дахиад энэ байдлаар авах юм бол цаашдаа амьдралд хэрхэн яаж хөлөө олох вэ гэдэг маш том асуулт гарч ирж байна. Таны одоогийн байдал нэг иймэрхүү байх шиг байна. За тэгвэл 27 оны танд юуг одоо зөвлөж хэлж байгаа вэ? 27 онд эхлэхэд эсвэл дараагийн 4 сард юу хийсэн байгаасэ гэдэг чиглүүлэг гарч ирэхийг хэдүүлээ харцгаая. За манай нэгдүгээр картынхан 27 он эхлэхэд юу гэж гисэн байх хэвээр вэ? Өөрөөр хэлбэл оны сүүлийн даалгавар. За мэдээж бодлуудаа зэгцлэх нэ. Нилээн олон бодол, эрх зүйлэл, үүнийг дагаад бас олон зүйлийг шинээр эхлүүлсэн харагдаж байна амьдралдаа. Тэгээ тэр олон зүйл эхлүүлсэн зүйлийнхаа үр дүнг хараарай. 27 оныг ямар ч үр дүнгүй, ахис дэвшлгүйгээр эхлүүлж болохгүй. Ядаж нэг ажлаас нэг үр дүнтэй, нэг дүгнэлттэй ирэх хэрэгтэй шүү. 26 оны төгсгөл гэхэд за би ийм ажил эхлүүлээд ийм амжилт гаргасан. Энэ дээрээс би ийм зүйл сурсан. За би ийм ажил эхлүүлсэн бол ингээд бүтлгүүцсэн. Гэхдээ би ийм зүйл сурсан. Энэ ажлаас би ийм зүйл ойлголоо гэдэг дүгнэлт. Тэр зүйлээс та ямар нэгэн зүйл сурсан байна гэсэн үг. Ийм зүйл олох хэрэгтэй. За яг одоо 27 оноос өмнө хийж хэрэгжүүлэх бүх ажлуудаа жагсааж бичээд за би энэ зүйлүүдийг хийцэн 27 оныг эхлүүлж чадах юм байна гэдэг жагсаалтаа гаргаад амжигч зүйлүүдээ чеклээд ингээд 27 онд орвол их сайн байна. Яг 26 оны төгсгөлд юу хийж ямар үр дүнд хүрсэн байна тэр нь 27 онд хадгалагдаад явах юм аа гэж байна. Тэгэхээр одоо бол зогсох ёстой цаг биш. Одоо бол урам загвартай хөдөлмөрлөх ёстой цаг байсыг гэж байна. За тэгээд надад орж ирж байгаа мэдрэмжээр бас 27 оны та одоо зааж араа би яг зөвлөл хэлэх юм бол одоо та яг нэг юм нэгдүгээр ангид орохгүй төвчрөө олохгүй те хаана ямар багш авах юм бол би баруун гараараа бичих хэвтэй юм болов зүүн гараараа бичих хэвтэй юм уу гэдэг шиг юм ойлгомжгүй жоохон юм энергичэн докторгүй юм цэцэрлэгт анх орох байгаа хөвчиг юм айц төгшөр дүүрэн байна. Харин 27 оны та бол харьцангуй доктортой
За иймэрхүү үзүүл хийхэд болчих штэ, ингэж штэ. За ерөнхийдөө бол хийж байгаа зүйлүүд нь бас үр дүнгээ өгчнө гэдэг ийм одоо өөртөө ихтэй байр суурьтай байна. Бас нэг гоё зүйл нь болохоор яг одоо 27 онд байгаа та танд итгэж байна. Өөрөөр хэлбэл таныг энэ жагсаалтын давах зүйлүүдээ бүрэн дүүрэн хийж чадна гэдэг ур чадвар авьяас нөөц нь байгаа. Энийг хийж чадна гэдэгт чинь маш их итгэж байна. За тэгвэл дараагийн картан дээр өөрийгөө баг гэж голох хэрэггүй. Чи яг зөв зам дээрээ байна. Яг зөв мэдлэг ур чадвартайгаа байна. Ямар ч шин зүйлийг туршсан, ямар ч өөрчлөлтийг амьдралтаа оруулсан чи түүнийг хангалттай удирдан зохион байгуулж авч явж амьдралтаа хүсэж байгаа тэр томоохон нөөц боломжийг баялагын үүдийг нээж чадах болно. Өөрийгөө зориггүй эсвэл өөрийгөө чадваргүй гэж бодох хэрэггүй. Нэгэнд эхлээд л жоохон маневрлаад зохион байгуулалтаа аваад явчихад угаасаа ур чадвар нь байгаа учраас энэ бүх зүйлийн ард хангалттай үр дүнд хүрч чаднаа. Өөртөө итэг, чи чадна. Өөрийгөө голох хэрэггүй. Өөртөө итэг, өөрийнхөө нөөцөнд итэг гэж байна. Та нэг эхлэхэд болоо. Тэгээ энэ уул нь хийхэд их дайггүй юм аа. Гэтэ энэ жарах худлаахаа би зүгээр л мөрөөдсөн баха гэд нэг юм өөрийгөө жоохон дараад байгаа. Харин 27 оны та болвол зүгээрээ чи чаднаа. Би бол мэдчихэна гэдэг ийм утгаар танд маш их юм одоо урам зориг их өгч байна. За дараагийн картан дээр энэ жоохон анхааруулга юм шиг байна. 27 онд хэдий үр дүнтэй ажлууд нь бас ингээд урам зоригтой. Тэгээ 26 он ингээд юмнууд баах олон ажлууд зэрэг эхлүүлсэн тэрнийхээ одоо үр дүн үзэж чадахгүй юм самгардаад явжсан бол 27 онд эхэлсэн ажил чинь нэлээд гоё үр дүнгээ өгөөд ийм баг зэргийн тайвшрал мэдрээд дараагийнхаа одоо процесс руу орох байгаа ийм энергитэй байна. Тэгээ танд юу гэж хэлж гэнэ гэхээр их олон зүйлийг зэрэг хийгээд их ядарна. За ядаргааж явах уу тайлагдана. Гол нь санхүүгийн нөхцөл байдал тиймхэн байгаад байгаа шүү гэж бол хэлж байна. Тэгэхээр санхүүгээ маш сайн төлөвлөөрэй. Өнөө маргаашаа болгох гэдэг нэг өөр, ирээдүйд юу руу зорж байгаа түүндээ санхүүгээ хоригдлуулна гэдэг тэс өөр зүйл байх болно. Таныг яг орлого төсөөлснөөс бага байгаа. Гэтэ тэрийг зөв зарцуулаад зөв одоо удирдах болно гэдгийг үргэлж санаарай гэдэг чинь санхүүгийн тал дээр нэлээд сайн сахилга баттай, тооцоо төлөвлөгөөтэй, төсөвтэй ажиллаад өгөөч гэж танаас дахин одоо хэлж байна. Тэгвэл 27 онд жоохон юм мөнгөний асуудалтай эхлээд байгаа юм байна. За дараагийн карт. Хүмүүс өөрсдийнхөө үнэн нүүр царайг илчлэх болно гэдэг чинь. Энэ дээр бүр карт шууд гарнаас унж шүү. Таны энэ хүнд би өстой үнэхээр ихтгэл хүлээлгэлээ. Энэ л өстой миний хүү юм байна. Энэ л миний одоо нөгөө жинхэнэ найз гэж бодож исэн хүн ардуур хэрхэн яаж одоо хов найруулж таныг байхгүй үед ямар муухай үгээр эсвэл таныг хэрхэн яаж одоо хатаархаж боддог байсан зэрэг ийм үнэн явдлууд их хилчлэгдэх болно. Магадгүй гэхдээ та өөрөө гадралтгэл юм шиг бол надад санагдаж байна. Энэ хүн хичнээн надад ингээ гоё мэдрэмж өгөөд сайн сайхан байгаа ч гэсэндээ намайг шууд алд оруул муулна. Надад жоохон хатаархаж байна. Эсвэл намайг сайн явахад дургүй байна ийм зүйлийг та бол мэдэрдэг. Магадгүй та хоёр одоо нэг газар мөртлөө өөр одоо салбарт ажиллах ч юм уу, эсвэл та ажлаа солих ч юм уу, эсвэл магадгүй тэр найз чи ажлаа солих ч юм уу, ямар ч гэсэн та хоёрын амьдралын зам ингээд баг зэрэг сална. Эсвэл тэр хүний бодлыг хин нэгэн бүр ингээд баталж хэлж өгөх болно. Таны ийм байж магадгүй юм байна да гэж жоохоо эргэлзэжсэн бодлыг чинь нэлээ юм лавшруулах үйл явдал болох болтой. Тэгэхээр энэ тал дээр бол харьцангуй таныг одоо сэтгэлийн бэлтгэлтэй юм шиг бол надад санагдаж байна. За энэ хүн угаасаа одоо нөгөө намайг ингээд ярьж магадгүй хүн юм байна да гэдэг ийм хар авцсан учраас энэ хүний үнэн нүүр царай ажиллагддаг та эмзэглэхгүй гэж бол надад болж байна. Тэр ямар ч байсан нэг иймэрхүү дөө үйл явдал болох юм байна. Тэгэд энэ дээр нэг амар сэтгэлээ эмзэглүүлэхгүйгээр тэгээ зөв хүлээж аваад зөв давж гараарэ гэж бол
хэлж байна. Ямар нэг байдлаар энэ одоо ховж гэх юм уу те эсвэл бол энийг эвгүй ярианаас болоод хоорондоо бити муударэ гэж бас хэлж байгаа шиг байна. Нөө хүнтэй эргээд уулзах нүртэй байгаараа гэдэг шигтэй хичнээн тэр хүн тань муухай зүйл хийгээд тэр хүний нүүр царай ээлжлэгдсэн ч гэсэн та өөрөө харьцаан дээрээ тэрийг эвтэйх аваад явчих болно. Яг гоо зүгээр танилын өрөөнд сайхан харилцаатай. Гэхдээ ийм ойр дотн нарийн нандин зүйл ярихаа болж бас болно. Энэ нь зүгээр л та үйлдэлээ энэ хүнийг одоо өөрөөсөө түлхэж байгаа маш ойлгомжтой үйлдэл байх болно гэж бодож байна. За ингээд цаашаа явъя. За надад болохоор 26 оны 11 сараас эхлээд яг хийсэн зүйлүүдтэй нэлээд уулзраа болоод таа ч гэсэндээ ингээ олон танигдаад яг нэг юм одоо санхүүгийн байдал нь яг 11 сараас л эхэлж сайжрах юм шиг бол санагдаж байна. Энэс яг одооноос та юмнуудаа хийгээд 9 сард эхлээд төлөвлөөд зарим зүйлийг хийхэд мөнгө ингээд ялцчгүй зарцуулж таарна. Тэгээд 10 сард ерөнхийдөө бол таны хийж байгаа зүйлийг хүмүүс мэдээд туслахаараа туслаад имнээд 11 сараас яг ингээд тогтвортой орлого одоо санхүүгийн ингээд тодорхой юм тогтвортой түвшинд бол 11 сараас эхэлж хүрнэ. Тэрнээс өмнө жоохон олж чадах ч гэсэндээ буцаж гарч яваад ялцчгүй шаардлагатай юм зарлагууд бас гарч байгаа юм шиг харагдаж байна. За ингээд цаашаа явъя. За та 2026 оны 10 сар гэхэд бүр өөрийнхөө бүх хүчийг бүрэн дүүрэн мэдэрч чадсан байх болно. Надад нэг юм амьдрал нь томоохон одоо шийдвэрт хүрээд одоо маш том зүйлийг зориглож байгаа юм шиг бол санагдаж байна одооноос. Тэгэд энэ зүйлээ ч гэсэндээ та маш их амжилттайгаар хийн. Ер нь ямарваа нэг зүйлийг эхлэхэд 3 сар шаардлагатай байдаг гэж байгаа шүү дээ тогтвортой болоход. Тэгэхээр та одоо эхлээд 9, 10, 11 сард эхлээд яг ингээд тогтворжоо зарим үедээ унаад, гуниглаад, зарим үедээ аргаа олж босч ирээд ингээд 3 сарыг үтсний дараа 26 оны 12 сар гэхэд та ингээ маш хүчтэй болцсон байх болно. Эхэлсэн зүйлээ хэрхэн яаж цаашаа амжилттай авч явах уу? За амжилттай авахд хинээс тусламж авах уу? Цаашид хэрхэн яаж ажиллах уу гэдгийг ойлгочихсон. За орлогууд маш тогтвортой болоод танд ийм нэмэлт одоо орлогын хэд хэдэн их үүсвэр нэмэгдээд та бол ингээ ажлынхаа хажуугаар хэрэгтэй шаардлагатай зарлагуудаа төлөөд дахиад мөнгөө хуримлаад хадгалаад өдөр тутамдаа ийм гар дээрээ бэлэн мөнгөтэй байж чадаад яг ийм хүч нь 12 сард бол бүрэлдэх юм байна. Гэхдээ энэ зүг зүгээр байж байгаад ирэх хүч биш. Одоо таны төлөвлөгөө хэрхэн яаж гаргаж ийн 9-10 сард хэрхэн яаж хичээж ийн 11 сард үр дүнгээ хэрхэн яаж хадгалж ийн энэ бүхний нийлбэрээр 12 сард та ийм болсон байна. Хэрвээ энэ саяхан хэлсэн зүйлүүдийн аль нэгийг нь дутуу хийхэд дутуу орхиход энэ бүх зүйлүүд ирэхгүй байх бас боломжтой шүү гэдгийг дахин анхааруулж хэлье. За ингээд цаашаа өөр юу хүсэж байгаа юм болоо. За хүн хоорондын харилцаа. За энэ хоёр карт адилхан болох гэдэг шүү дээ. Энд бол найзаа гэсэн найз чинь араар чинь одоо хор найруулнаа. За энэ дээр сэтгэлийн бэлтгэлтэй байгаараад ер нь бол хүний та өөрөө мэдж байгаа учраас энэ тал дээр за гэд яг нэг сэтгэл чинь эмзэглэхгүйгээр өнгөрөх юм байна. Энд болохоор хүн хоорондын харилцаан дээр юуг анхааруулж байгаа вэ гэхээр хүнийг хоёлаа одоо жоохон хүнийг танихдаа өгөн за байж ороод бодъё. Та бол хүнийг энэ сайн хүн, энэ эсвэл жоохон тийм хүн байна гэдгийг бол мэдэрч чаддаг юм байна. Тэгээд юун дээр алдчихдаггүй гэхээр нөгөө угаасаа л хүн амьдрал гэдэг чинь харилцаа байдаг. Тэгээ харилцаа хүний амьдрал гэдэг чинь ер нь харилцаан дээр тогтож явж байгаа шүү дээ 80-аас дээш хувьтай. Тэгэхээр бид өдөр тутамдаа хүнтэй гайгүй харилцаад яг үнэхээр сэтгэлийн найзуудтай ойр дотн найзуудаа ингээд сонгох шалгуур бас өөр байх хэрэгтэй. Энэ дээрээ таалдчихдаг. Хүн болгондоо эвсэг найрцаг харьцдаг. Тэнгүүтээ яг энэ хүмүүстэй би илүү ойр дотн харьцах юм шүү. Энэ хүмүүс миний зүрх сэтгэлийг илүү сайн мэдэрдэг юм шүү гэдгээ
Өөрөө ялгаж салгаж энэ хооронд өөрөө зааглаж хэл хязгаар тогтоож сурах хэрэгтэй. Бүгдэндээ найзрах гад эсвэл бүгдэнд нь туслах гад ингэж өөрийгөө олон хуваагаа болох хэрэгтэй. Яг л урдах зүйлээ хийн. Яг нөгөө хувь хүний таны амьдрал таны гарт ирсэн. Эзэн яаж хичээхээс таны одоо хойших амжилт карьерууд бүх зүйл шалтгааллах юм надад чухал цаг үед ирсэн байгаа. Тийм учраас хин нэгэнд ялангуяа таних танихгүй зөв буруу санаа бодолтой мэдгэдэггүй байгаа хин нэгэнд бүх цаг заваа зориулж ямар нэгэн зүйл хийн гэдг нь өөрийнхөө тэр ирээдүйд үгүй гэж хэлээд зогсохгүй өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах юм бүрэн боломжтой. Тийм учраас хүмүүстэй олвол зөв болгосон харьцан тэгтээ яг ойр дотн байж тусламж хэрэгтэй байхад нь үгүй гэж хэлж чадахгүй хүмүүс гэдгээ бас ялгаж салгаж хэл хязгаар тогтоох нь хамгийн чухал байна. Энэ одоо 12 сард хүчтэй байх, 9-10-11 сард хүчээ олж одоо тооцоо төлөвлөгөө тэр их өвдөл шаналлуудыг даван гаргахад маш их хүч хэрэгтэй бол шүү. Маш их амрах хэрэгтэй болно. Эрүүл мэндэд маш сайн анхаарах хэрэгтэй болно. Тэрний хажуугаар бараг л хин нэг нь гарах илүүдээ гарсан цаг олдохгүй шүү. Ээдээ хүнд үгүй гэж хэлж сурна шүү гэд энийг бүр айгуу тийм ноцтойгоор анхааруулж хэлж байна. Тэр энэ тал дээр анхаарах нь байна. За одоо нэмүүлээд сахиусын зөвлөгөөг нь уншаад өгье. За тарот гард бол одоогийн нөхцөл байдал чинь энэ 27 он нэг ийм зүйл хийгээд ирээд хичээ гэдэг ийм зөвлөгөөг хэлж байна. За тэгвэл сахиусууд яг танд амжихан юуг одоо шинэх вэ гэдгийг харъя. За дундлан картнаас эхэлж татнаа. За гарыг та. За ийм карт байна. За надад бас сая бас мэрэг уншиж байгаад ийм санагдаад байсан. За сая мэрэг уншиж байгаад юу гэж санагдсан бэ гэхээр таныг ер нь таныг сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж бол хэлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. За энэ нь болохоор ойрт ойронд ямар нэг үхэл хагцал тохиолдно гэсэн үг биш. Яг хувь хүний өөрийнх нь давж гарах хэвээр ийм өвдөлт өгсөн ийм саад бэрхшээлүүд бол гарч ирнэ гэсэн үг. Тийм учраас одоо чинь өөрөө өөртөөгөө зөрчилдөх бас ингээ өөрөө өөртөө үгүй гэж сурах бусдад хэл хязгаар тогтоохоос гадна зөвхөн өөрөө өөртөө зориулж би энийг хийх ёстой, энийг би хийх ёсгүй гэдэг ийм өөрийгөө бүтэн удирдах ийм одоо шаардлагатай цаг үе ийм өвдөлтүүд бол танд ирнэ гэдгийг хэлье. Тэр яг нөгөө нэг талаас садтай хүмүүсээс шалтгаалсан таны нөлөөлж чадахгүй тийм сад бэрхшээл биш. Таны өөрийн хэмжээнд хангалттай нөлөөлөд удирдаад аваад явчих хэмжээний сад бэрхшээл учраас өөрөөр хэлбэл таныг дараагийн түвшинд гарах гээд байгаа ийм өвдөлтүүд бол ирнэ. За тэгээд мэдээж өвдөлт ирж байгаа юм чинь ардан шагнал. За энэ 3 өөр шагнал ах юм шиг байна. Тэгээ энэ 3-ын аль нь та байхыг би бол сайн хэлж мэдэхгүй байна таны мэдрэмжээр. За та магадгүй дотроо 1 2 3-аас сонгороо. За би яг 1-р тийм 2-р тийм байх болтой гэдэг нь хэлж байгаа байна. 3 төрлийн шагнал ирнэ. Нэгийг нь эсвэл 2-ыг нь ч юм уу эсвэл гурвуулангийн бас та авч болно. За сахиусууд юг зөвлөж байна гэхээр маш их өвдөлтүүдийг даван гарнаа. Ер нь та 9 10 11 12 сарын дунд хүртэл ер нь өвдөл бэрхшээл дунд байна гэсэн сэтгэлийн хаттай бэлтгэлтэйгээр 9 сарыг эхлүүлээрэй гэдгийг нэгдүгээр хэлье. За үүнийг дагаад мэдээж хэцүү зүйлтэй тулж байгаа үед сахиус тэнгэрүүд байнга таны араас тусалж дэмжин, дохиод, төлөвлөгөө, зөвлөгөө бүх зүйлүүдээ илгээнэ. За мэдээж зовлон бэрхшээлийг давж гарч байгаа учраас үнэхээр зүрх сэтгэл чинь хань болох хүмүүс тань руу илгээгдэнэ. За нэгдүгээр сонголтыг зүрх сэтгэл дотроо нэгдүгээр сонголтыг хийсэн хүмүүст одоо нэгэн насны сайн найз гэдэг хүн ирнэ. Эсвэл яг үнэхээр л энэ миний жинхэнэ найз ээжээ гэдэг хүн ялгарч чадна.
яг хэцүү үед чинь зөв цагтаа зөв үедээ байж чадаад танд зөв үг, зөв зөвлөгөөнүүдийг өгч, тантай тусалж, дэмжиж, таныг сайжруулан ажиллаж чаднаа. Тэгэхээр ийм гоё хүнтэй, ийм гоё найзтай, ийм гоё ажил хэргийн хамтрагчтай болно гэсэн нэгдүгээр. За 2 дугаар сонголтыг хийсэн бол та 27 онд эсвэл зүгээр л энэ үйл ажиллагаануудыг хийж явах явцдаа зайныхаа антай авчрах нэ. Яг л та одоо маш хүчгүй ивээр ажиллаад байгаагийн чинь нэг учир болохоор нэг даалгавчаараа та ивэд яваад байгаа. Зайныхаа антай авчрахаар 2 хүчрхэг даалгавчаар дэвнэ. Амьдралд хүний тус ямар хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоно. Яг л зайныхаа гэдэг амьдралд хэрхэн яаж нөлөөлж болдгийг энд илүүтэй ихээр мэдрэх нэ. За 3. Хэрвээ та дотроо 3 гэдэг сонголтыг хийсэн бол хэрвээ ойр татны чинь хин нэгэн ямар нэг одоо идэвхшгүй өвчин, эмгэгч юу ч байдгийн те хэрвээ амь настай холбоотой юм ноцтой зүйл учирсан бол тэр зүйл арилна. Хэрвээ одоо хүнд хагалгаанд орох гэсэн бол тэр хагалгааны амжилттай болно. Эсвэл одоо яг амь настай холбоотой хүнд зүйлээсээ мултарч гарч ирж чадна. За ийм 3 төрлийн томоохон бэлэг илгээгдэх юм байна. Манай 1-р группийнхэнд. За аль нь танд эсвэл аль нэг 2 ч юм уу танд таарахыг бол би хэлж мэдэхгүй байна. За ингээд цааш нь уншаад явъя. За дараагийнх нь юу гэж вэ? За өнгөрсөн хугацаанд та маш сайн байсан гинэ. Яг одоо сурагчаар бол тий. За чи энэ даалгаврыг хий. Энэ шалгалтыг хий гэхэд тэрийг бүр яг цав маш сайн гүйцэтгсэн. Өнгөрсөн хугацаанд өөрөө маш сайн бахархаарай. Маш зөв зүйтэй алхмууд, шийдвэрүүдийг хийж ирсэн. Гэхдээ энэ бүх зүйлүүд яг амьдралын чинь үндсэн зорилго, чиг шугам эсвэл одоо сүнсний зорилго энэ ялэмж биш байлаа. Зүгээр л амьдралд одоо хийж ирэх гэсэн тэр зорилгоо биелүүлэхэд чинь тустай маш их юм чухал одоо орц найрлагыг таны амьдралд ингээд илгээс юм аа. Тэрийг маш амжилттайгаар даалгавруудыг гүйцэтгээд ингээд өдийг хүртэл ирсэнд баярлалаа. За одоо дараагийн шат руу алхах нь энэ шат нь илүү их юм хүсэл мөрөөдөл тий би хин юм бэ? Би юунд дуртай юм бэ? Би ямар ур чадвартай юм бэ? Би яг 90 настай болоход энэ амьдралд юу хийж бүтээгээгүй бол их харамсах байсан юм. Эсвэл юу хийж бүтээсэн бол өөрөөрөө их бахархах байсан бэ гэдэг тэр амьдралынхаа цорын ганц нандин халташгүй зорилгыг олж чадах болно. Тэгэхээр ер нь бол 27 оноос өмнө та нэлээд өөртөөгөө толтон, нэлээд өөрийгөө өвтгөн, нэлээд өөрийнхөө учрыг олно. Энэ бүхний үр дүнд та дотоод өөрийгөө олж, дотоод сүнсээ мэдэрч яг нөгөө аватарын төлөв гэдэг чигтээ дотоод төлөвөө олж өөрийгөө дахин шинээр төрүүлэх болно. Илүү их юм сүнсний дотоод ухамсарын, дотоод сэргэлтийн аяллыг нэлээд хийн. Энэ нь маш хүнд ахвал шүү. За дараагийн картан дээр. За амьдралд одоо хэрэггүй зарим зүйлд бол шууд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тийм зүйлүүд болно. Үнэхээр нөгөө амьдралын чинь зорилго биш гэрнээ та энийг амьдралын зорилго гэж бодоод түүний төлөө хичээгээд хийгээд тодорхой амжилтууд гаргаад амьдралынхаа нэлээд цаг хугацааг өгсөн бол тэр зүйлсэд бас үгүй гэж хэлээд яг үндсэн зорилгоо байрч авах ийм зүйлүүд бол тохиолдно. Тэгэхээр ийм хэцүү сонголтууд бол хийх цаг мөч бол ирнэ. Гэтэ дор хаяж 3 удаа ийм сонголттой бол нүүрс тулна гэж бол хэлж байна. За ямар ч байсан энийг сонсож байгаа та бүхэн эхний сонголтоогоо нүүр тулаад сая бол амьдралдаа маш том, чухал, маш хүнд сорилт, өвдөлтийн дараа гарч ирээд энийг сонсож байгаа юм шиг надад бол санагдчихэв. Тэгэхээр энэ одоо таныг дотрыг өвдгсөн тийм үгүй гэсэн хоёр хариултны дунд хадан тавьчуулагдсан халууны цулцах шиг бүр ингээд тийжлээд, өвдөөд, ядраад, зовоод ийм мэдрэмж саяхан авсан баг. Тэгэд энэ мэдрэмж дахиад дор хаяж 3 удаа давтагдах нэ.
Тэр юм нэгээр дуусгүй илүү сайн сайхан зүйлийн төлөө илүү хөвдөж, илүү их дэшөө матна. Хэрвээ та уул руу авирдаг хүн бол илүү сайн мэдэх бах. Билээс дунд хүртэл гайгүй болчихно. Гайгүй авирчин. Уулын оргил руу ойртох тусам зам илүү партаатай, зам илүү хүнд, чулуу илүү халтрамтгай. Бүх одоо байж болох хамгийн их саад бэрхшээлүүд уулын оргил руу дөхөх тусам байдаг. Оргил руу хүрэх тусам их зэгт өндөрлөг, их зэгц хадан хавцлууд таныг хөтнө. Тэгэхээр ийм их өвдөлтийг мэдэрч байгаа юм чинь зоригтойгоо төдий ч нэгээр ойрцсон гэсэн үг. Зүгээрээ энэ бүхний даваад гарнаа л гэж чаднаа л гэж. За дараагийн карт. За одоо чи ямар жил байгаа лээ? Морь жил байгаа тий. Тэгээ морь жил дуусгаас өмнө та бүр ингээд морин толгойн чиний молор эрдэнэ гэдэг шиг бүр юм маш том азтай үйл явдал танд бол тохиолдох юм байна. Морь жилийн аз ивэл танд ирнэ. Тэгээ тэр нь юу гэдгийг бол мэдэхгүй байна. Магадгүй таны хүссэн машин, орон байр, заяаныхаа нүүр хүүхэд маш том юм олз танд ирнэ. Илгээгдэнэ. Энийг та авах хэрэгтэй. Яг энэ гоё олз ирэх үед та ямар нэг зүйлээ сайх, эсвэл яагаад надад ирж байгаа юм бол гэж гайхах хэрэггүй. Энэ бол зүгээр л үлгэрт үнэхээр шудраг одоо ядуу үлгэрт үнэхээр шудраг ард иргэдийг шидтэй яаж шагнадаг вүлээ? Яг түүнтэй адилхан шагналыг танд өгөх болно. Танд өгөх болно. Та авах болно. Маш том шагнал. За өөр нэмэлт тайлбарын дээр хэрэг байхаа. За дараагийнх нь. За. Ер нь бол таныг одоо зөв зам дээр явж гин. Урагшлаг алхмуудаа сайн хийж гин. Гэхдээ удаан байгаад байна шүү гэж анхааруулж байна. Яг одоо чинь ингээд яснууд үлгцэн байгаад энийг за юу бол ойлгомжтойгоор хэлэх юм бол хүн өөрийнхөө нөгөө эд эрэхтэн ясны бүтцийг судалж байгаа юм шиг та зорилгоо хараад төлөвлөгөөгөө бүр ингээ нарийн ширхэгчлэн боловсруулад за одоо ч юм бодлоо 9 10 11 за 12 сар бол тэр жигтэй ингээ баярын уур амьсгалтай байдаг 12 сар дамарна гэж бодоод 9 10 11 сар гэхээр нэг 90 хоног байна шүү дээ. Нэг амьдралынхаа эрхэм хоногийг гэж яриад байгаа шүү дээ. 3 сарыг маш амжилттайгаар төлөвлөж чадвал 7-7 хоногор тий эхний сард юу хийх юм, 2 дахь сард юу хийх юм, 3 дахь сард юу хийх юм. За эхний 7 хоногудад яах юм? Эхний өдрүүдэд юу хийх юм? За ийм хатуу одоо төлөвлөгөөгөөр явах юм бол би заримдаа ядраад шантрна. Ядарч шантраад болох үед би одоо ямар арга хэмжээ авах юм? Юу бодвол би өөрөө сэргийж гарч ирэх юм. За эхний 3-7 хоногийг одоо амжилтаа авч явсны дараа би өөрийгөө юугаар шагнах юм гэдэг ийм маш том төлөвлөгөөнүүдийг жижиг буталж жижигхэн болгоод яг биелүүлэхэд амар болгож чадах юм бол та маш хурдтайгаар үргэлжлэнэ. Сая миний хэлсэн 3 сард гурвууланд нь бүтэн зовх шаардлагагүй ч болж болно. Зөвхөн 9-10 сартаа хичээгээд 11 сараас эхлээл алаачч бас болно. Энэ нь таны хэрхэн яаж хурдан гүйцэтгэж өөрөө өөртөө тушаал өгч, өөрөө өөртөө хэл хязгаар тогтоож, өөрөө өөртөөгөө ажиллаж чадхаас бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл та энэ амьдралын эзэн нь та, тушааж удирдах байгаа хүн нь та, хийж гүйцэтгэж байгаа хүн нь та. Өөр хин нэгэнд найдахгүй, өөр хин нэгнээс арга асуухгүй, өөртөөгөө тулж ажиллаад зөвхөн урагшлна. Өөрийгөө сатааруулахгүй. Яг өөртөө хариуцлага тооцоод урагшилж чадвал энэ бүхэн боломжтой шүү гэж хэлж байна. За ингээд эдгэр группийнхан маань уншлагын түрээд өндөрлөж байна. Баярлалаа та бүхэндээ. За комент бичиж болно. Комент бичихгүй ч байсан бас болно. За тэгээ дараагийн картын дээр болохоор юу ч бүтэхгүй байна гэдэг нөгөөрөө зүгээрээ гэдэг юм утга бүхий карт болж байна. Тэгэхээр хүлээл тавих хэрэггүй, найдлага тавих хэрэггүй, бүтсэн ч та өөрөөрөө л байна. Ямар ч одоо тэрэг бүтлээ гэд та өөр хүн болохгүй, бүтгүй байлаа гэд бас өөр хүн болохгүй. Энэ зүйл яг хэрэгтэй цаг хугацаанд, зөв цаг хугацаанд
тань дээр ирэх учраас яаралгүйгээр тайван хүлээж иж болно гэдэг чинь. За дараагийн карт ард болгосон уу? За юм байна. Бүтэхгүй байна, тэгээ биелэхгүй байна гэж яарах, адгах, эсвэл өвөнд стресстэйж одоо өөрийгөө унгаах ямар ч шаардлагагүй. Энэ ингээд гурлаа нэг утгыг ил зараад байна л да. Яагаад гэвэл нөгөө таны амьдралын бусад салбарт ийм энэ тэгчмээр байна, тэр нь тэгчмээр байна гэдэг ийм ноцтой зүйл гарч ирээгүй учраас ер нь энэ ганцхан асуудал байна. Тэрийгээ л твтэйхэн даваад гарчих. Тэгвэл бүх зүйл аанда гоё болно л гэсэн ийм утга болж байна. За ингээд та бүхний мөрөгийн түрээд өндөрлөж байна. Комментээр дуртай өгүүлбэр эможи үлдээж болно. Үлдээхгүй байсан ч болно. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Түр баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар группийнх нь маань бичлэгтээ тавтан морилно. За 2 дугаар группны сонгосон карт бол энэ ахны. За эдгээр зүйлс бичээтэй байх нь вэ? За надад болохоор мэдрэгдэж байгаа мэдрэмж нь та ямар нэг зүйлд бууж өгсөн юм шиг бол санагдаж байна. Юунд гэдгийг нь одоо та ямар нэгэн зүйлд бууж өгсөн эсвэл ямар нэг зүйлээс цугтааж байгаа юм шиг бол надад санагдаж байна. Гэтэ та өөрөө бууж өгөхийг бас цугтаахыг хүсэхгүй байгаа. Гэтэ үүнээс өөр арга зам байхгүй гэж бодчих шиг байна. Тэгэд энэ тухай бас өөрөө ярихыг бас хүсэхгүй байгаа юм шиг байна. За нэг төр холдуулчаад дахиад мэдрэмжээ хараад үзье. Та бусдаас тусламж авахыг хүсэхгүй байх шиг байна. Энэ миний амьдрал учраас би өөрөө давж гарах хэрэгтэй. Тэгээ амьдрал маань тохиолдож байгаа сайн болоод одоо муу бүх зүйл зөвхөн миний одоо үйлдэлээр дамжиж надад ярьж байгаа. Тэгэхээр энэ бүхний учрыг бол би өөрөө олно. Би өөрөө чадна. Энэний төлөө би хийх ёстой бүх арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Тэгэхээр надад одоо тусламж зөвлөгөө ол хэрэггүй. Би ямар ч байсан ялгаад гарна гэдэг. Одоо юм хатуу байр суурьтай юм байгаа юм шиг надад бол мэдрэгдэж байна. Тэгэд одоо жишээ нь хин нэгэн өөчи зүгээр үү одоо ингүүл ядын тэгвэл ядын гэдэг зөвлөгөө хэлвэл та бараг уурлахаа. Би бол өөрөө авч явж чадж байгаа. Надад бараг хин нэгний илүү дутуу зөвлөгөө хэрэггүй гэдэг. Өнцгөр жоохон өөртөө итгэлтэй ч гэх юм уу те эготой ч гэх юм уу ийм мэдрэмж бол төрж байна. Гэхдээ энэ бол надад яг өндөг байлаа гэхэд яг гадна талын одоо хальсан тэгж мэдрэгдэж байгаа юм шиг санагдаж байна. Яг нөгөө гадна талаасаа харахад та бусдаа ингээ жоохон эвгүй харьцчдаг. Хитрхи ийм шулуун шудраг ийм найл гэсэн одоо шалчгсан зан дурггүй. Өөрийнхөө төлөө хүчтэй байж чаддаг, амьдралынхаа төлөө өөрийг хариуцлага ухамсарлаж чаддаг. За гэвэл за гэсэн үгэндээ хүрдэг, үгүй гэвэл үгүй гэсэн үгэндээ хүрдэг. За тэгээд яг тусалж чадах, удирдах чадах зүйлдээ за гэж хэлж чаддаг. Худлаа хүн сайн болох гээд за гэж хэлдэггүй. Яг үнэхээр одоо хүч хүрхгүй зүйлдээ үгүй гэж хэлж чаддаг. Маш их юм төлөвшсөн. Одоо үнэхээр одоогийн нийгэмд бол маш их юм дутагдж байгаа хүн юм шиг бол надад санагдаж байна. Одоо хүмүүс чинь нэг амар юм бүгд олноо бүтнээ нэл гэсэн хүмүүс агаад байдаг штеп. Нэг үнэхээр тийм одоо ярддаг шигэд гинэн цахан гоё хүмүүс юм гэхээр шалгуудлаа. Харин та болохоор яг үннээрээ байж чаддаг. Үнэндээ маш их юм шулуун шудраг бас их юм хатуу үзэл баримтлалтай. Тэгээд нөгөө олонх нь юм найл гэдэг хүмүүс болсон учраас таны энэ чанарыг чинь сул тал юм шиг танд ойлгуулад байдаг. Уг нь та өөрийгөө хинээс ч илүү сайн мэдж байгаа. Хинээс ч илүү өөрийгөө одоо мэдж байгаа. Гэтэ одоогийн нийгэм нөхцөл байдал таныг зүгээр л юм маш их сул талтай хүн юм шиг ойлгуулад байгаа. Иймд байна. Харин одоо яг сэтгэлийнхаа гүнд юу болоод байгаа вэ гэд өнгөх юм бол та бусдын л адил гомддог, зөвхөрдөг, сэтгэл имзгэлдэг. Гэхдээ имзгэллээ, хохирлоо, гунглалаа гэж юу ч шийдэгдэхгүй бас мэддэг. Дэмдээ ч гэсэндээ нэг удаан гунглаж ямархгүйгээр шууд үйлдэл хийхийг зорилго болгодог. Үгээр яах юм бэ? Гоё үг хэллээгээ бидний амьдралд дэвшлэхгүй. Гоё сайхан сэтгэлтэй байлаагээ бидний амьдралд дэвшлэхгүй. Сайн үйлдэл хийж тэр үйлдэлээрээ
хүмүүст итгэл найдар бэлгэлж иж ядаж өөрийнхөө амьдралыг өөдөө татчихэж 1 хүн, 2 хүн, 3 хүн, 10 хүн амьдралаа өөдөн татгаж энэ улсын хөгжилд нөлөөлнө гэж үздэг. Та илүү их бодит үр дүн үйлдэлүүд, жижиг ч хамаагүй үр дүн үйлдэлүүд том амжилтыг бүтээх эхлэл болдог гэдгийг мэддэг. Маш их маш зөв хүн байна. Зөв. Яг өөрөөрөө байдаг. Маш бахархам юм хүн байна. Гэхдээ танд тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна шүү. За одоогийн байдлыг харъя. Одоо тэнийг юу гэсэн бэ? За одоо та ямар хувь байр байдалтай байна? За ихний картыг суглая. За нэлээд том зүйлийн ард гарсан байна да. 26 он эхлээл ерөөсөө хөл толгой нь олдоогүй гэж санагдаж байна. За бас тэгээд хүмүүс морьжилд айгүй азтай одтой байсан тий амжилт бүтээл ингэж тэгж гээд айгүй хөөдрөг байгаа. Гэтэ танд яг он эхлээл бүр ингээд юун дотор ороод ирвэ гэмээр ийм үйл явдлууд болсон. Хөл толгой нь олдохгүй байсан. Ийм тогтургүй ойлгомжгүй одоо юу ч гэмээр ийм олон сонин зүйлүүд таны амьдралд их болсон байна. Тэгээд тэр болгонтой та нүүр тулсан. Хинд чинь болж байгаа зүйлийг нэлзаагаагүй, хин ямар нэг буруутай хайгаагүй. Яг л энэ зүйл миний амьдралд гарч ирсэн, надад тохиолж байгаа зүйл би энийг шийдэх хэрэгтэй гэдэг. Энэ жанжин шугамар бол явж чадсан байна. Тэгээд ер нь 20 за манай группийнхэнд хэлгээд 26 онд ер нь давж болох ер нь бараг 27 28 онд гарч ирэх зовлон бэрхшээлээ бараг саяын 7-8 сарын хугацаанд давчуудал гэж надад л харагдаж байна. Баргийн хүн ингэж чадахгүй дээ. Тэгээ нөгөө та өөрөө энэ бүхнийг давж дуулж одоо идгэж гарч ирэх чадах ийм нөөцтэй хүн учраас энэ болгон бас тохиолдсон. Тэгэд ер нь бол таны бэрхшээлийг 100% гэх юм бол та нэг 80-90% нь бол артаа үлдээсэн. Одоо нэг 10-20% л байгаа хаа л гэж надад бодогдож байна. За тэгэл 10 сараас эхлээд одоо жигдэрч эхлэх юм байна. 9 сард сүүлийн одоо давлгаа нь эхэлнэ. Тэгээ тэрийг сайхан давчвал 10 сараас хойш тэгээ магадгүй 27-28 он хүртэл нэг тийм нэгэн хэвийн 50 саяных шиг ийм савлгаатай ноцтой юмнууд бол тэр болгон тохиолдохгүй байх нэ гэж харагдаж байна. Тэгэл үнэхээр хүнд зүйлээс одоо босч ирсэн байна. Үнэхээр бахархаж байна. Зарим нь бүр зүрх сэтгэлийнхаа нандин хүмүүсийг алдсан байх. Хизээч энэ хүн миний амьдралаас явахгүй дээ гэдэг хүн ингээд орхиод одоод яваад өгсөн. Тэгээ хүн амьдралынхаа туршид ямар л одоо муухайгаар хэлэхэд адгийн зүйлтэй нүүр тулж болдоггүй тий. Ямар хэцүү новшийн байдалд орж болдоггүй. Тэр олгоныг бараг нилээн хиттэй саяхандаа бол нүүр тулсан байна. Ялангуяа баярууд хүмүүс маш их баярлаж те аас жаргалтай бараг нэг гэсэндээ тэнэг юм шиг болчихсон байдаг. Харин танд тэр болгоныг давхад ингээд маш хүндээсэн. Яг ингээд маш хэцүү зүйлүүдийг давж гараад ингээд бараг энийг ингээд нөгөө уйлж ярих хэмжээний зүйл болгоод байна. Нилийн хэцүү зүйл тийм дарк зүйлүүдийг давж гарсан байна.
бараг та ингээд надад ийм тохиолдоод ингэсэн гэхэд хүн итгэх хэрэггүй юу яриад байгаа юм бэ? Наа чи кинон дээр байдаг штэ. Бараг кино зохиол шиг юм яриад байна гэж хэлэх хэмжээний бүр ингээд зүгээр нэг саад бэрхшээл зовлон төдий биш бүр уу гашуу гэж хэлмээр нэлийн тэгээд олон тийм хэцүү зүйлүүд нэг дор буугнсан ийм зүйлүүдийг бол давж гарсан байна. Дахиад нэг жоохон хичээгээрээ тэгээд хэсэгтээ ингээд амарч юмэр байна гэдгийг хэлж өгье дөө. Нөгөө нэг манай 2 дугаар группийнхан болохоор өөрсдөө ийм аргадуулах дурггүй те ийм хүмүүс байгаа. Тэгээд энэ болохоор ийм сул талаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэсэн үг биш. Угаасаа нөгөө асуудлын гүнийг ойлгоцсон. Тэгээд нэмэлт тайлбар найлнал гэсэн зүйл хэрэггүй учраас гэж бол надад санагдчихээн. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд уншаад явъя гэж бол бодож байна. Үнэхээр мундаг байна манайхаа. Би яг үгээр хэлж чадаагүй ч гэсэндээ одоо зүүрлүүлээд хэлэх юм бол тий. Одоо ингээд за энэ муухай жишээ болох юм байна. Бас амны бэлэггүй ч болох юм байна. Одоо та өөрөө амьдралдаа ингээд тохиолдож болох хамгийн муухай зүйлийг бодоод тэр зүйлээс өөрийгөө алдахгүйгээр хин нэгэнд тал засахгүйгээр өөрийнхөө яг жанжин шугам тий барьж ирсэн тэр үзэл баримтлаа хамгаалаад хөл дээрээ зогсож одоо гарч ирсэн тий юм маш их хэцүү дайнаас амьд үлдэж чадсан гэдэг шиг ийм одоо хүн байна. Үнэхээр хэцүү зүйлийг артаа үлдээсэн байна. За цааш нь уншаад явъя. Мундаг байна. Сайн байна. Өөрөөрөө бахархаарай. Та чадсан. Та сайн байна. За дараагийн карт. Надаа энэ картыг харсан ч бүр амар хайр хүрээд байна. Одоо дахиад л харьцуулаад ярих юм. Одоо нөгөө хэсэг хүмүүс ингэдэг штэ айгуу гоё юм хаус аваал те машин цуглуулж мөглуулаад тэгэл тэрүүнгээрээ баян гэж өнгөрөөл нэг юм хитрхи тансгалцсан байгаад дээ штэ хүмүүс тэнгүүдлээ өөрийгөө баян гингүүтээ өөртөө ямар ч аз жаргалгүй гэтэл та болохоор амьдрал те хүний амьдрал гэж юу юм аз жаргал гэж юу юм гэдэг юм философи амьдралын гүн утгыг ингээд ойлгочихсон. Яг гэвэл ийм олон хүнд зүйлүүд тохиолдсны ар дээр энэ бол хүний амьдрал юм байна гэдэг ийм том дүгнэлт философинд хүрсэн. Тэгэд яг ийм одоо хүн чанартай сайн хувцастай тэгээ ийм олон байх албагүй хүн гэр бүлээрээ сайн сайхан аз жаргалтай байх хэрэгтэй. Заавал бүгд амжилттай яваад дэлхийн том бизнесүүд явах албагүй. Бүгд орлоготой тэгээ өөрийгөө аваад явж чадчихээн. За хүл дуучлах нэг юм унаатай байна. Тэр нь заавал бас жип байх албагүй. Тэгээ бүгд ингээд аз жаргалтай, гоё, яг юм минимал хэрэгтэй бүхэн маань байна. Хүссэн зүйлээдээ авах бас боломжтой. Гэхдээ хүсэж байгаа ч гэсэндээ бас авах хүсэлгүй бас юм одоо юу мэрчиг юм. Нэг хосондоо та хангалуун болцсон байна амьдралдаа. Зүгээр л юм одоо гоё юм дундаж те орох оронтой, унах машинтай, үр хөвгттэй, аав ээжтэй гэдэг шиг яг ийм хүний амьдралд хэрэгтэй бүх зүйлүүд цөм бүрэн болчихсон. Энэндээ тэгсэндээ та айгүй гоё талархаад өөрийнхөө одоо улс нийгмийнхаа эдийн засагт хөрөнгө оруулаад явж гин гэж надад харагдчих. Энэ карт бүр маш их хайр хүргэж байна. Одоо хүмүүс жоохон улс төрийн шинжтэй юм ярих гэдэг. Уучлаарай манайхаа. Хүмүүс одоо нөгөө сонгуул өгөөл нэг одоо улс төрчихгүй бид нар улстай ийм сайхан юм хийх хэрэгтэй гэл нэг амар янз бүр юм ярьдэн штэ. Та болохоор бид нар ингээд улс нийгмийн хөгжлийн тухай ярьлаа гэд улсаа бас хөгжүүлчихдэггүй. Бид нар яг өөрийнхөө амьдралыг маш зөв зүйтэй авч яваад өөрийнхөө хийх ёстой зүйлийг чанартай сайн хийгээд хүн болгон ажил үйл амьдралаа чин сэтгэлээсээ чанартай авч явхад эн чинь өөрөө хөгжил. Эн чинь өөрөө улсын эдийн засаг. Би өөрөө өнөөдөр магадгүй бид парламентэд очиод үг хэлээгүй ч гэсэндээ одоо орцоор гарахтаа хүнтэй гоё мэдлээд автобусанд хүмүүстэй зөв боловсоо харьцаад ажил дээрээ яг ажиллаа 100% үүрэг хариуцлагатайгаар чанартай хийгээд ингээд явж байгаа маань өөрөө улсын хөгжилтний хөв нэмрээ оруулж байгаа маа би.
Заавал бусад шиг эсвэл одоо Apple, Samsung шиг тийм том компани үүсгээгүй ч гэсэндээ би иргэн хүнийхээ хувьд зөв зүйтэй үйлдэлээ хийж байна. Би Монгол хүнийхээ хувьд их орноо хайрлаж байна гэсэн юм одоо игэлгүй юм тансаг юм цагаахан хөрхөн зүрхтэй хүмүүс байна. Маш их бахархаж байна. Ийм бодол, ийм одоо мэдрэмж надад бол орж ирлээ. Та нараар их бахархаж байна. Мундаг байна, сайн байна. За цааш нь харъя да. За тэгээд яг уу саяын нөгөө хэцүү зүйлүүдтэй холбоотойгоор сэтгэлийн одоо шархууд бол нэлээд сэтэрсэн. Хаа байсан одоо хүүхэд насын юмнууд эсвэл бүр 10 20 жилийн өмнөх юмнууд бодогдоод тэгээ дахин сүхтүүд хэцүү байсан ч гэсэндээ энэ бүхнийг даваад гарсан амьдралаа авч чадсан гэдэг ийм утга бас байна. Тэгэд ер нь хүн байнга аз жаргалтай байж чадахгүй. Зүгээр байсан ч гэсэн хин нэгэн ирээд муухай харилцсан, хин нэг нь надад муухай үг хэлнэ. Тэгээ тэр болгоноор би зүрх сэтгэлээ бас өвдгөж болохгүй. Хаашдаа би илүү их аз жаргалтай байна, бас илүү их цавна, бас илүү их шантрна, илүү их зүйлийг бүтээн. Тэгэд алинд нь би сэтгэлийн хувьд бүрэн бэлтгэлтэй байна гэдэг ийм төлөв рүүгээ яваад орчихжээ. Та бүр яг ингээд амьдралаа олоод өөрийгөө хинбэ гэдгээ мэдрээд за гэдэг бүр юм учир начраа олоод бүр ингээд тайвширсан маш гоё төлөв дотор байна. Үнэхээр бахархаж шүү. Үнэхээр сайн байна. За ийм гоё карт гарч ирсэн тийм ч. Энэ сахиусан тэнгэрийн тааш нартаа. Сахиусан тэнгэр чинь юу лээ? Дэлхий дээр маш хүнд даалгавар биелүүлээ. Тэрийгээ бас чанартай биелүүлж иж сахиусан тэнгэрийн далавч авдаг гэсэн. Та болохоор бас яг тэгсэн байна. Саяын бас хэцүү зүйлүүдийг давж гараад ийм гоё далавчтай болоод зүрх сэтгэл чинь ариун нандин болоод энэ ингээд усыг гэрдэ. Энэ зургийг бүр яг танд зориулаад тайлбарлаж өгмөр юм шиг санагдаж байна. За та бүхэн маш сайн анхаараарай. За энэ сууж байгаа энэ хүн бол та. Сахиусан тэнгэр эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн. Энэ хөөрхөн сахиусан тэнгэр энэ далавчийг авахын тулд маш том сорилтуудыг даван гарч тамд очиж хүнийг авраад бурханд очиж тайлан бичээд ийм зүйлүүдийг давж гарч иж энэ далавчийг өөр юм болгосон. Энэ яг таны одоош тэр өнгөрсөн амьдралдаа туулж ирсэн зүйлүүдэд одоо өгж байгаа хорвоо ертөнцийн шагнал гэсэн. Тэгэд энэ тэнгэрт байгаа энэ гоё үйлнүүдийг хардаа. Энэ болохоор таныг одоо үлзэн амьдралынхаа туршид илүү сайн сайхан зүйлтэй уулзраад сайн сайхан яваарай гэдэг энэ бусд хүмүүсийн өрөөл, итгэл, өвөг дээд, сахиус тэнгэрүүд одоо таныг сайн мэддэг хүмүүсийн тэр их өрөөл, сайн сайхныг хүсэн хэлж байгаа энэ хүсэлтүүд юм аа. За тэгээд тэр цаана байгаа энэ ногоон ай мод шүү дээ. Энэ бол таны одоо хинч таныг хараагүй, хинч таны одоо хийсэн зүйлийг үнэлэх хэсэг нь тодорхойгүй байсан ч гэсэндээ та чин үнэнчээр хийж байгаа зүйлээ чин шударгаар 100% гүйцэтгэлтэйгээр хийж байсан тэр бүх шагналууд зах хязгаар нүгэл харагдах энэ их ой мод, энэ ой мод нь зөвхөн мод ургаагүй алим жимс ургасан араат нь жигүүртэн бас байгаа. Тэгэхээр ийм гоё зүйлийг та хийж бүтээж авсан алхам тутамдаа хүмүүст итгэл найдварыг өгч чадсан. За тэгээд энэ дэх өөрхөн бяцхан галуу юм уу ангирч юм уу нэг шүү штэ. Энэ болохоор таныг ингээд харж дааж авдаг сахиус тэнгэрүүд одоо үг дээдсийн төлөөлөл гэсэн. Тэгээ таныг хэрхэн яаж юм чин шударгаар зөв зүйтэйг хийж байгааг байн харж байгаа, таныг хамгаалж байгаа гэдэг утгатай. Тэгээд мэдээж энэ усан дээр байгаа нь болохоор таныг хэрэггүй тунгалаг, цэвэр ариун зүрх сэтгэлтэй. Тэгэд энэ ус нь юм тув тунгалаг байгаа зү зэв зинхэр өнгөтэй. Энэ таны одоо хийж ирсэн болон дотоод сэтгэлийн чинь амар амгалан, дотоод сэтгэлийн чинь халдашгүй энэ байдлыг илэрхийлж байгаа. За тэгээд энэ лонхноос нөгөө лонх руу хийж штэ. Тэгэхээр энд хин нэгэн туслахыг хүлээхгүйгээр та зөвхөн энэ амьдрал бол миний амьдрал учраас би өөрөө хичээнэ гэдгээ ойлгочихсон. Ийм хүн байна. За энэ мэдээж бадамлын ухаа цэцгүүд. Мэдээж бадамлын ухаа цэцэг хаана ургадаг вүлээ? Хамгийн одоо хүнд хэцүү зүйлийг даван гараад намаг болчихд ургадаг шиг. Та бол ийм хүнд хэцүү зүйлийг даван тулаад энэ бадамлын ухаа цэцэг мэд.
юунд ч үлдээлдэх гайхалтай, үзэсгэлэнтэй, хүчтэй цэцэг болжээ. Гэсэн ийм утгаар тайлах хэрэгтэй юм шиг надад бол санагдаж байна. Яа гэвэл шууд танд ийм байна, тийм байна гэж хэлэхээр тань наалтахгүй юм шиг. Тэгээд ийм маш их ийм бахархсан, маш их ийм хайр одоо хүрсэн мэдрэмжээр бэлгэж байна надад бол. Одоо энэ гоё ийм сахиусан тэнгэр зүгээр л энгийн хувцастай үсээ шүлжчихсэн. Тэгээд зүгээр л нэг ийм өдөр тутмын үйлдэл хийж байгаа дүртэйгээд энэ толгойг юуг бас илэрхийлж байгаа юм шиг байна вэ гэхээр таныг нөө сая хэлсэн штеп хүмүүс шиг их хит хөрөнгө хураахгүйгээр минимал хэлбэрээр ч гэсэндээ амьдрах нь одоо энэ амьдралын утга учир эрх чөлөөгөө олчихсан байгаа гэж хэлсэн штеп. Яг тэрийг бас илэрхийлж байгаа юм шиг надад бол санагдлаа. Зүгээр л энэ хоёрдугаар группийнхнийг маш их ихээр хайрламар юм шиг санагдаж байна. За ингээд цаашаа явъя. За дараагийн карт. За одоо ер нь бол 9 сар нэлээд танд юм юу байхыг та бол мэдэрч л байгаа юм байна. Жохон савлгаатай. Сая бол ингээд хэцүү зүйлүүдийг давж гараа 8 сард арай нэг жоохон тайлшрах болсон гэсэндээ 9 сар дараагийн шинэ асуудал өгтөн гэдэг юм сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Тэгээ тэрэндээ ч гэсэндээ одоо бэлдээд эхэлчихсэн. Тэгээ ер нь бол ямар асуудлууд гарч ирж болох вэ? Тэгээ тэрэнд ямар арга хэмжээ авах уу гэдгээ тооцоолоод өөрийгөө бэлтцэн, харцсан. Тэгэд яг уу сахиус тэнгэрүүд бас энийг хараад маш бахархаж байна. Бараг бидний оролцоогүйгээр энэ хүн чинь яваад байна гэдэг ийм талыг бас хэлж байгаа юм. За дараагийн карт. За бас нэг ийм нөгөө хэцүү зүйлүүдийг давж гарсан учраас сэтгэл санаа юм уу эсвэл бие махбодод жоохон асуудал үүсэж байгаа ийм талтай байна. Ялангуяа нойргуудл ч юм уу эсвэл идэж уух хоол хүнстэй холбоотойгоор нэг баг зэргийн юм одоо анхаарал татамааргүй л юм юу болчихж л тээ. Одоо чинь бид нар нэг алхаж болохгүй л болвол нэг өвдгөндөө нэг анхаарал тавьдаггүй шүү дээ. Үүнтэй адилхан баг зэргийн юм өвдгөөд энэ шүү гэдэг юм тохио болвол бие махбод болон сэтгэл санаанд бол илэрж байгаа. Гэтэ та тэрийг за яг уу энэ зүйлээс бол болсон баха энэ асуудлыг шийдчихээр энэ одоо асуудал байха болчихно гэж бол хандаад байгаа гэж харагдаж байна. За цаашаа харнаа. За. Та бас юу яаж байгаа юм бэ? Сая хитүү зүйлүүд ингээд хизээ мүдгүй ингээд цаашаа ч гэсэндээ үргэлжлээ зогсохгүй байх үедээ гэдгээс бас их болгоомжилж байна. Нөгөө зовсны эцэс жаргана гэдэг. Тэгээ зовчоод жаргана гэж бодоод исэн ч зовлон дуусахгүй үргэлжлээд авах үедээ гэдэг ийм айцтай баг зэргийн төвшөөртэй бодол байна. За одоо цаг дээр таны байгаа төлөв нэг иймэрхүү дүү байна. За тэгвэл 27 оны та танд одоо юуг дамжуулж эхэлж байна гэдгийг харъя. 26 онд байгаа та бол иймэрхүү энергитэй байлаа. За 27 онд байгаа та танд юуг дамжуулж байна вэ? Ер нь бол та өөрийгөө мэдэрсэн, өөрийнхөө хүчийг ойлгоцсон. Тэгээ цаашаа ер нь яаж амьдрах вэ? Хэрхэн яаж хөлөө олох вэ гэдгийг ойлгоцсон хүн байгаад байна шүү дээ. Эний жил ер нь хүмүүс хүсэж байгаа шүү дээ. Та болж удаад байгаа. За 27 онд за саяны гарч ирсэн ийм доош харсан байсан карт дэш гараад ирсэн шүү дээ. Одоо магадгүй нөгөө бие махбод болон сэтгэл санаа зовиртой байгаад байгаа. За 27 онд бол энэ бүх асуудлыг шийдэгдсэн байх болно. За тэнийг гэхдээ эмнэлгээр явсан гэж бол надад бол мэдрүүлж байна. Эмнэлэг рүү явсан, эмчилт үзүүлсэн, зөвлөгөө эмчилгээгээ мэдсэн. Тэгээ зөвлөгөөнийхэн дагуу эмчилгээгээ хийгээд өөрийгөө бүрэн эдгээсэн байх нэ. За тэгээд ер нь бол 27 онд байгаа та юунд ч бэлэн болчих. 26 онд байсан та бол
Энэ хизээ дуусах юм бэ? Яа надаа ийм олон сонс юмнууд тохиолдоод байгаа юм бэ? Би хайчих юм бэ гэд нэг юм орох байх газараа олж ядаа. Тэгээ заримдаа үнэхээр бууж өгөөд хаашаа чамаагүй алга болчмаар ийм уууд бас тохиолж исэн бол 27 онд бол та одоо надаа юу ч наалтгаа болсон тий. Юу ч миний амьдралд гарч ирсэн би бол ингээд хангалттай даваад гарах хэмжээний болсон штэ гэдэг ийм одоо өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй ийм төлөвтэйгээр оршиж байна. Тэгээ юу ч тохиолдсон би бол давж гарна уу? Би бол учраа олж штэ гэдэг ийм байдалтай. Тэгээ тэр одоо үгэндээ ч гэсэнтэй хангалттай хүч чадгаар бол харагдчих байна. За дараагийн карт. За энэ карт буруу араа гараад ирсэн байна. За надад болохоор өгж байгаа мэдрэмж нь ингэж байна. Түрүү энд нэг юм юу байсан шүү дээ. Энд чи яг лээ. Нэг юм галуу таныг ингээл хийж байгаа үйлдэл чи хараад за энэ хүн бол үнэхээр одоо ямарваа нэг зүйл чин сэтгэлээ зориулж ажиллаж байна да гэдгийг чи ингээд хөндлөнгөөс ажиглаад байсан мэт. Одоо тэгсэн чи яасан? Өөрөөр хэлбэл энд та ингээд энэ лонх руу ямар нэг зүйл хийгээд байсан байх нь шүү дээ. Өөрийнхөө цаг хугацаа, ихтгэл найдвар те одоо ажиллаж байгаа ирч хүч юу ч гэдэг. Одоо тэгэнгүүт 27-нд эн чин буцаа танд ирж байна. Энэ лонх руу хийсэн зүйл буцаа тань лонх руу орж агаад дүрслэл агаад. Тэгэхээр 26-нд завснуу завсан, хэцүү байсан уу байсан 27 бүхэлдээ таны шагнал авах болно. Яг 26 он эхлэхэд бүр ингээ тэнгэр газар нь мэдгэдэггүй те хөл толгой нь мэдгэдэггүй юм байсан бол 27 он зүгээр маш юм амгалан тайван далайн эрэг дээр амраад ч байгаа юм шиг. Хүний амьдрал ийм гоё тайван байж болдгийм бахтай гэж хэлмээр зүйлүүд тохиолдох болно. За дараагийн карт. За түрүүчийн карт энэ бол нь холсон юм да. Түрүүчийн картгаа гараад ирэх чаа. За надад бол ингэж санагдчих байна. За одоо таны эхэлсэн цаг байгаа штэ. Эхлээд давах ёстой зүйлүүдэд даваад тэрний ард байгаа өвдөлтүүдийг бас мэдрээд хүлээн зөвшөөрөө зарим өвдөлтүүдийг бүр өөрөөсөө холдуулаад явуулаад за энэ бүхний эцэст 27 онд хүрлээ. 27 онд таны одоо сэтгэл дотор байгаа тэр сөрөг бүх мэдрэмжүүд танаас ингээ гарах болно, гадагшлах болно. Амьдралд итгэлгүй хандж ирсэн айдас, дүүхшүүр, зовлон бэрхшээл, эсвэл дотоод сэтгэлийн юм хаалт, сарнилт байсан бол энэ бүх зүйл итгэрч гарч ирж байна. Та шинээр дахин төрж байна гэсэн үг. За дараагийн карт. За энд та 26 онд ер нь энэ хэцүү зүйлүүдийг яг өөрөө мэдрээд өөрөө даван тулсан. Яг гэвэл та ч нөгөө амьдралын эзэн гэж боддог. Цаад бэрхшээлтэй өөрөө улаан нүрээрээ тулаал тэгэл учрыг нь олоод яваад идэг. Одоо жишээ нь дайнаар төсөөлөх юм бол та шууд гартан тулаан хийгээл шууд дайсантайгаар шууд одоо нэгийн эсрэг нэг гэл тулалдаад л яваад байсан гэсэн. За тэнгууд 27 онд болохоор өөрөөр хэлбэл та 26 онд бусдад анхаарах сөхөөгүйгээр зөвхөн урдах ажилдаа зөвхөн өөртөө төвлөрч ажилласан, амьдарсан бас. Тэнгүүд 27 онд өөрийнхөө учрыг олчихсан, өөрийнхөө сайн мухайг мэдэрч гисэн, цаашаа яахаа ойлгоцсон. Тэнгүүд одоо өөрөөсөө хайлж задарч эхэлж байна. Миний эргэн тойронд юу болж юм? За миний тус эргэн тойронд хэрэгтэй байна уу? Эсвэл би эргэн тойрондоо ямар тус нэмэртэй хүн бэ гэд өөрөөсөө хайлаад ингээд одоо хүрээллээ тэлээд явж байна. Одоо таны харилцааны чадвар, ур чадварууд өсөж байна. Харилцааг дагаад амжилтууд өсөж байна. Амьдралууд өсөж байна. Танилын хүрээ нэмэгдэж байна. Амьдралыг олж харах боломжууд нэмэгдэж байна. Маш гоё. За дараагийн карт. За ер нь хоёрын картууд тэнцвэрийг их бэлэгддэг. Энд бас надаас тэгж санагдаж байна. Яг эхний картны утгыг бас дэлгэрүүлж байгаа юм шиг санагдаж байна. Одоо ер нь юу ч надад наалтгаа байсан гэдэг шиг. Та ер нь бол нөгөө хэцүү зүйлийн ард гарцсан учраас тий.
Ер нь ойрын 2 жилдээ давтагдахгүй ч гэсэндээ ер нь нэг юм 4-5 жилийн давтамжтайгаар эсвэл 7 жилийн давтамжтайгаар миний амьдрал нэг үе ийм хэцүү цаг үе тохиолдоод байгаа юм байна гэдгээ нөгөө төлөвөө ойлгоцсон. Тэгэнгүүт за би одоо өнөөдөр гайгүй байгаа ч гэсэндээ энэ цаг үедээ за одоо жишээ нь юу мэрч гээ. Эрсдлийг айгүй сайн тооцож сурсан. Тэгэнгүүт хэрвээ ингээд нийгэм цаг үе хэцүүдээд би өөрөө ч гэсэндээ амьдрал бууж өгөөд шантраад эхлэх юм бол би ийм арга хэмжээ аавна. Би ингэн гэдэг ийм төлөвлөгөөтэй болоод тэр хэцүү зүйлийг тохиолдох үед нь би юу хийх ёстой вэ гэж санаа зовлгүйгээр наан ингээ бэлдээл яваад ах. Ийм одоо бүтэн төлөвлөгөөтэй болцсон байгаагаар харуулж байна надаа. Тэгэд ер нь ирээдүйд ийм зүйл, ийм эрсдэл гарч болцсохгүй учраас би одооноос энэ зүйлийг баг багаар ингээ хийгээд явж ия гэдэг ийм сонголтод хүрээд тэр сонголтынхаа дагуу шийдвэрээ гаргаад үйлслүүдээ хийж явж байна. Тэгэд 27 оны онд байгаа та өнөөдөрт байгаа танд хандаж эхлэхэд болохоор бүх зүйл сайхан болно. Даваад гарна, чи чадна. Тэгээ 27 он эхлэхэд угаасаа өөрөө төлөөрөө мэдрээд эхэлнэ. Тэгээ нөгөө анх мэрэг эхлэхэд хэлжсэн шүү дээ тий. Ингээд нөгөө аргадуулах, найл гих дурггүй гэдэг шиг 27 оны та бас яг адилхан тийм үг хэлж байна. Би бол өөрөө ойлгож байна. Энэ хүн өөрөө мэдрээд ойлгочих учраас инктик гэсэн заавар баг хэрэггүй дээ. Наад хүн чинь бол өөрийгөө мэддэг байхгүй юу гэдэг ийм бодгыг хэлж байна надаас. За одоо болохоор хэдүүлээ. Сэхүүсийн зөвлөгөө харъя. За сэхүүс танд юу зөвлөж байна? За бид одоо цаг боллоо 27 оноос ирж байгаа мессежийг хүргэсэн. За одоо сэхүүс тэнгэрүүд танд ямар зөвлөгөө хэлж байна? За энэ за надаа ингэж санагдлаа. Хороогийн бүх зүйлүүд тэнцвэр дээр оршдог. Бид нар одоо бурхтууд ч юм уу те хороо ертөнцөж гэх юм уу. Нэг хүнд дандаа зовлон өрүүлдэггүй. Жаргал зовлонгийг бид тэнцвэртэй авч явдаг. Энэ талд та зовж, шаналж өвдөж байгаа л нөгөө талд та жаргах хэрэгтэй. Тэр цаг үеийн ч гэсэндээ танд ирнэ гэсэн үг. Тэр цаг үедээ зодлохын тулд эрүүл мэнд, инх төвшин, сэтгэл санаа тайван тогтун байх учиртай. Тэгэхээр эрүүл мэндэд сайн анхаарал, сэтгэл санаагаа сайн тогтворчулаарай. Зовсны эцэс жарган шүү дээ. Жаргалаа, шагналаа, урамшууллаа хүлээж авахдаа өөрийгөө бэлдээрэй гэж бол надад хэлж байна. Тэгээд ер нь хорвоо ертөнцийн бүх зүйлүүд тэнцвэрээр оршдог. Тэгээ таны одоо нөгөө шагналаа хүлээж авах цаг хугацаанд эхэлж байгаа учраас одоо нэг хэсгэн зовлон тэгээ түүний дараа жаргал байгаа. Шантруу зай, болоо зай л гэж хэлж байна. За дараагийн карт. За энэ дээр болохоор юу гэж байна? Гаднаасаа хүчтэй харагддаг, амьдралаа ойлгоцсон нөгөө матер бол томьёогоо ойлгоцсон хүүхэд гэдэг шигтэй амьдралынхаа одоо ийм жам ёс процессоо ойлгоцсон. Одоо яг л залуу хүний биед орсон хөвшин настай хүн шиг хизээ ингээ харах үнтэг мөнтөг бүх юм төлөвшөө тогтчихсан байна. Нэг талаас сайн байна. Нөгөө талаас бүх зүйлээс хаширлах хэрэггүй, бүх зүйлээс айх хэрэггүй, бүх зүйлээс түгших хэрэггүй. Бүх зүйл болно бүтэн. Хитрхи эрт хаширлаад, хитрхи эрт ухаан суух гэж ярах хэрэггүй. Бүх зүйлүүд өөрийн гэсэн цаг хугацаатай. Ярах ч хэрэггүй, бас хүлээх ч хэрэггүй. Учир нь олдно, тайвшир, чи чадна. Бүх зүйлд хүчтэй юм шиг царайлж, бүх зүйлд хариуцлага хүлээх гэх хэрэггүй. Чи чинь эцээцэд хүн учраас гомдсон үедээ гомд, уйлмаар байгаа үедээ уйл, арилмаар байгаа үедээ бас арил. Бүх зүйлийг хийх хэрэгтэй, уурлах хэрэгтэй, уйлах хэрэгтэй.
Энийг хийснээрээ сул дорой болохгүй. Энийг хийснээрээ буруу болохгүй. Уйллаа гэд галзуу болчихгүй. Уйлах, ойрлох, уурлах энэ бүх мэдрэмжүүд хэвээ. Тийм учраас уйлмаар байгаа үедээ уйлаад, уурламаар байгаа үедээ уурлаад, хэлмээр байгаа үгээ хэлж амьдраарай. Хүн нэг л амьдрна. Нэг л удаа мэдэрнэ. Тийм мэдэрсэн мэдрэмжээ гадагшлуулахгүй бол насан туршид чинь таны зүрхэн дотор зоогдож үлдэнэ. За дараагийн хитрхи ганцаардаад байна. Хүчтэйг чинь ойлгож байна. Давж гарч чадна гэдгийг чинь ч гэсэн мэдэж байна. Гэхдээ чамд тусламжийн гараа сунгаж байгаа хүмүүст, хорвоо ертөнцөд, сахиус тэнгэрүүдэд үгүй гэж хэлэх хэрэггүй. Нэг ч гэсэндээ хүн чамд туслахыг, чамд тус болохыг хүсэж байгаа. Энэ нь чамайг бас хайрлахыг хүсэж байгаа гэсэн утгатай. Хүний хайранд татгалзна гэдэг нь тэр хүнийг ч бас гомдоож өгдөг байдаг. Хүний тусаас татгалзна гэдэг нь ч бас адилхан. Хэдий өөрөө хүчтэй ч гэсэн, өөрөө чадах ч гэсэн тэр хүний сэтгэлийг ойлгож хүндэлж тусламжийн гараа сунгаж байгаад нь баярлаж талархаж сурах хэрэгтэй байна. За манай 2 дугаар группийнхэнд ийм одоо мэрэг буусан байна. За мэрэгэн өргөд бол өндөрлөх гэж байна. За та бүхэн комментэн дээр дуртай үг өгүүлбэ бичиж болно, эмож үлдээж болно. Бас бичихгүй байсан ч болно. Гэнэ 3 дугаар группийнхан маань бичлэгтэй тавтай морилно. За та бүхний сонгосон карт бол ийм карт байна. За ийм дүрслэлтэй, ийм үгнүүдтэй. За надаа яг ч би 3 дугаар группийнхан бүгдээрээ сингл байгаа гэж мэдрэгдээд байгаа юм. За эсвэл зүгээр л хин нэгний тусламж маш хэрэгтэй байгаа. Хин нэгэнтэй одоо ярилцах, эсвэл ийм хамт олон ч гэх юм уу, ийм орон зай, иймэрхүү дөө харилцаа ч юм өгүүлэгдэж байна. Угаасаа цаг нь болсон гэж мэдрүүлээд ах юм надаа. Одоо жишээ нь одоо сингл явж боллоо. Одоо бол тий хайр сэтгэлтэйг уулзах цаг нь болсон штэ. Одоо бол хүлээх сонирхол алга гэсэн ийм үзэл баримтлал мэдрэгдэж байна. За 1-р. За 2-р болохоор удаа уулзаагүй хин нэгнийг дотроо маш их өгүүлж байна. Аав ээж, ах эгч, найз эсвэл хин нэг маш их уулзахыг хүсэж байна. Ярилцахыг хүсэж байна. Хажууд нь байхыг хүсэж байна. Ойрхон байхыг хүсэж байна. Алдахыг хүсэхгүй байна гэсэн ийм мэдрэмж байна. Ямар ч үнээр хамаагүй тэр хүнийг дэргэд маань байлгаад өгөөч гэж гуйж байгаа юм шиг, шаардж байгаа юм шиг ийм мэдрэмж байна. Магадгүй зарим нь хин нэг алдаад удаагүй байгаа ч юм шиг. Хамт баймаар агаач байж чадахгүй байгаа юм шиг. За манай 3 дугаар группийнхан маань хүн хоорондын харилцаатай холбоотой ямар нэг томоохон асуудалтай л байгаад байгаа юм шиг байна да. Итгэж байсан хүн ардуур урдуур муулаад надад нөгөө нандин зүрх сэтгэл рүү чинь хар ус цацаж орхижээ л гэмээр байна да. За одоо бүгдээрээ одоо тэнийг юу мэдэрч байгааг харъя. За 4 карт гарч ирсэн байна. За одоо цагт та юу мэдэрч байна, яаж байна, ийж байна гэдгийг харъя. За хармаар байна. Үнэхээр хамт баймаар байгаач хамт байж чадахгүй байна гэдэг ийм утга шууд мэдрэгдэж байна. Явуулахыг хүсээгүй, дэрэгдээ үлдээмээр байсан, өөрийнхөө сэтгэлийг ойлгуулж чадаагүй, үгээ ойлгуулж чадаагүй, алдсан хойноо
зүрх сэтгэлээ ойлгосон, алдсан гойноо хэлмээр байгаа өгнүүдээ ойлгосон. Маш их харамсаж байна. Маш их гунигтай байна. Одоо эргэж холбогдъё гэсэн чи яагаад ч юм би чадахгүй болчихсон. Эсвэл хин нэгний гомдоочоо тэрэндээ шаналж байна. Эсвэл үнэхээр таны зүрх сэтгэлд байгаа хин нэгэн холын хол магадгүй дахиж ирэхээргүйгээр яваад өгчихсөн. Нэгэн цагт үрд хамтдаа гэж ярилцсан. Амьдралынхаа туршид хамтдаа л байна гэж бодсон. Тэгсэн чинь амьдрал хүний амьдрал гэж маш хатуу, маш ширүүн юм байна гэж л хэлж байна да. Арай ч юм зүйл болчихно гэж бодоагүй. Гэтэл кинон дээр л байдаг зүйл. Тэгэл хүний амьдрал боддоор буугаад ирдэг юм байна да гэд амаа барьж байгаа юм шиг бол надад санагдлаа. За дахиад нэг өөр мэдрэмж орж ирж байна. За тэрний юу вэ гэхээр хин нэгнийг амьдралдаа ирүүлмээр байгаа. Маш их удаан хүлээсэн учраас тэгээд одоо энэ өдрийг энэ учрлын төлөөч гэх юм уу өнгөрсөн хугацаанд их юм хийж хөдөлмөрлсөн. Тэгээд магадгүй нөгөө чин үнчээр ажиллаж хандлаа. Тэгээд одоо би амьдралдаа за энийхээ нэг авчирмаар байна. Эсвэл болвол магадгүй одоо Солонгост хэдэн жилийн ажиллаад одоо их орон руу очихыг хүсэж байгаа ч юм уу. Яг ийм удаан хүлээсэн учраас таны амьдралд орж ирэх гээд. Тэгээ яг одоо ирэх байхдаа, одоо учрах байхдаа гэсэн чинь тэр хүн ирэхгүй. Тэгээд та ойлгохгүй байгаад байгаа. Ийм дүр зураг бас байж болох талтай юм байна шүү. Тийм хоёр өөр мэдрэмж холилдож орж ирж байна. За өөр дахиад мэдрээд. Эсвэл та маш их одоо юу гэж юм. Би ч бас өөрөө ингэ тодорхойлж чадахгүй нэг зүйлээр дутагдаад байгаа. Нэг зүйлийг ингэ маш их амьдралдаа оруулахыг хүсэж байгаа. Гэхдээ тэр нь юу гэдгийг бас мэдэхгүй байна. Гэдэг ийм мэдрэмжтэй. Манай 3 дугаар бүлгийн 3 өөр мэдрэмжтэй байгаад ах шиг байна да. За өөр мэдрэгдэл нь дахиад 4 дахь өөр мэдрэмж орж ирээд байгаа юм. Амьдралдаа одоо маш том зөрөгтэй алхам хийх гээд удаан төлөвлөсөн бодсон. Тэгээ яг нөгөө зорилттой цаг хугацаанд болсон чинь энэ том алхмыг хийж чадах хэсэгтээ эргэлзээд байгаа. Би чадах болов бүх зүйлээ дэнчин тавихад бүх зүйлээр одоо солиод шийдъя гэхэд би өөрөө бэлэн биш байгаа юм шүү гэдэг ийм мэдрэмжтэй байна. Ийм зэрэг ч юм уу эсвэл бол тооцоолол дээр алдсан байх вэ гэдэг ийм болгоомж ихтэй байна. За одоо болсон гэж өөр юм мэдрэгдэхгүй байна. Тэгэхээр нэг ийм 4 өөр мэдрэмжтэй хүн энэ одоо 4 өөр мэдрэмжтэй хүн гинэ. 4 өөр зүйлийг мэдэрч байгаа. 4 өөр хүн магадгүй сонсож байгаа юм шиг надад санагдлаа сая. За дараагийн картнаас юу мэдрэгдэх нь вэ? За энд бол 4 өөр мэдрэмж гэсэн. Тэгээ энд болохоор яг нэг мэдрэмж болж байна. За тэнд юу байна уу гэхээр цаг хугацаанд болсон гэдгийг та манай 3 дугаар группийн өөрсдөө л мэдэрч байна. Цаг нь болсон. Тэгээ зөв цаг нь яг одоо болмоо. Яг одоо миний хүсэж байгаа зүйл биелэх юм бол хин нэг ирэх юм бол би өөрөө бэлэн байгаа. Та өөрөө бэлэн байгаа. Таны хүсэж байгаа зүйл ирэх цаг хугацаанд болсон. Тэр зүйлийн төлөө та хөлмөрлсөн. Та өөрийгөө авах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэндээ ч гэсэндээ ийм ихтгэл дүүрэн өөртөө ихтгэлтэй байна. Аавна гэдэг ийм ихтгэлтэй байна. Өөрөө ч гэсэндээ авч чадаа цааш нь үргэлжлүүлээд авч явж чадгаа ч гэсэндээ мэдж байгаа. Ийм зэрэг дүүрэн ихтгэл найдвар урам зориг дүүрэн байгаа. Гар бол харагдаж байна. Тэгээд яг юунаас болоод ингэж удаад
хүлээгдэт байгааг бас ойлгохгүй байгаа юм байна. Цаг хугацаа болцсон шүү дээ. Одоо нөгөө нэг цагаас талбай дээр уулзъя гэдэг чигтээ нэг цаг нь болцсон та талбай дээр ирсэн. Уулзах хэвээр үн ирэхгүй байгаа. Та яагаад ирэхгүй байгааг нь гайхаж байгаа гэдэг шиг. Амьдралтаа хүсэжсэн, зоржсэн зүйл те магадгүй яг өнөөдөр биелсэн байх хэрэгтэй гэсэн зүйл чинь цаг хугацаанд болцсон та өөрөө бэлэн болцсон тэгтэл нөгөө яг гол үндсэн биелэх хэвээр хүсэл нь өөрөө байхгүй байгаа. Энэнд та гайхаж байгаа. Энэ дээр одоо хороо ертөнцөөс ч юм уу, сэхүү тэнгэрүүдээс ч юм уу ийм тодруулга эсвэл ийм тохио эрхийг хүлээгээд байгаа гэж харагдчих байна. За цаашаа харъя. За та бас амьдралдаа ер нь бол ийм харьцангуй тогтвортой ханддаг юм хүн байна. Яг гоо ийм сэтгэл эмзэглэм зүйл тэг эсвэл ийм анхаарал татах ийм асуудал, чухал асуудал байгаа ч гэсэндээ одоо амьдралаа алдаж санаа зовхгүй гэдэг юм чигтэй байна. Жишээ нь одоо юу гэж гин? Эрүүл мэндийн асуудал үүслэх гэхэд эрүүл мэндийн төлөө уйлаал, унжаал, сэтгэл санаагаа савлуулаад тэгэл тэрнээсээ болоод амьдралдаа ажил дээр ийм үр дүнмуутай суух биш. За яг ийм асуудал үүссэн л юм багаад за гэл яг нөгөө хуучин яаж ажиллаж хичээж ирсэн яг тэр нормороо ажилтдаг шиг. Ийм ойлгомжгүй асуудлаас болоод та шаналж байгаа, гайхаж байгаа, анхаарлыг чинь татж байгаа, чухал асуудал мөн үү? Гэхдээ та ганцхан асуудлаас болоод амьдралынхаа бусад салбарууд дээр алдаа гаргахгүйгээр за гэд яг санаа зовох энэ асуудлын тухай бодъё гэсэн яг тэр нэг 5 минуттай бодцоод бусд үед нь амьдралаач тэр ажиллаач тэр одоо өөр хийж байгаа ямар зүйл байгаа тэрэндээ анхаарлаа зориулж чаддаг. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг хүрээг томруулахгүйгээр ажил амьдралаа хангалттай хэмжээнд авч явж чадчихээн. Бүх зүйлийн одоо учир гох тгийг нь бол олоод явсан байна гэж бол харагдаж байна. Нэг ийм шийдэх ёстой, ийм чухал ойлгомжгүй нэг л асуудал байгаа. Бусдыг нь бол өөрөө шийдээд учир начрыг нь олоод явчих. Ийм чадвартай байна л гэж бол харагдаад байна. За цаашгаа. За таныг бас юу? За та бол нас юм уу эсвэл одоо нөгөө оюун ухааны нас чинь нилээн одоо ийм доктортой буур суурьтай насанд бол хүрчээ гэж бол харагдаж байна. За тэгээд нөгөө энд ийм ноцтой асуудал байхад энэ асуудал гарахгүйгээр ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа шүү дээ. Амьдраад бас тэнгууд энэ карт юу хэлж байгаа вэ гэхээр ер нь хүний амьдралд учирч болох тий асуудлуудтай нүүртүүлээд тэгээ ер нь энээс ноцтой асуудал тохиолдсон ч гэсэндээ цаашаа өөрийгөө хангалттай аваад явчих юм учир начраа хизээний олцсон хүн гэж бол надаа харагдаж байна. Ер нь нөгөө надад ч юм наалтгаан байсан да гэдэг шиг ийм одоо төлөв эрчимтэй болчихсон. Тиймдээч тэр одоо энээс хүнд асуудал тохиолдсон ч гэсэндээ цаашаа ер нь өөрийгөө аваад явчих ийм нөөцтэйч болсон байна. Сэтгэлийн одоо ийм хатцсан байна. Бие махбодын ийм тэнхээж сууж чадсан байна гэж л харуулж байна. Тэгээ тэрэндээ ч тэр яг амьдралжаа одоо ийм 50 доктортой жирийн сайхан их л үргэлжилж чадчихээн. Нэг ийм сонирхол татсан эсвэл ингээд гайх төрүүлсэн нэг л асуудал байгаа. Гэтэ тэр нь ийм хүрээний ийм том биш ээ. Бусдаар бол ингээ гайгүй гэдэг ийм утгыг харуулж байна. За одоо тэгвэл 26 онд юм байна. За 27 оны та өнөөдрийн танд хандаж юу хэлээд байна? За 27 оноос ирж байгаа мессеж гэсэн үг байна шүү дээ. За эхний карт юм байна. За одоо нөгөө нэг ойлгомжгүй байгаа нэг асуудал байгаа шүү дээ.
Тэр асуудал ер нь ойлгомжгүй чигээрээ үргэлжилнэ гэдэг чинь. 27 он гарсан ч гэсэндээ ингээд ойлгомжгүй байгаа шүү. Хэрвээ хин нэгнийг хүлээж ивэл те тэр хүнтэйгээ 27 оны эхлэл ч гэсэндээ уулзч амжаагүй байгаа. Одоо ч гэсэндээ энэ асуудал тодорхойгүй хэвээрээ байна гэдэг чинь. Тэгэхээр бас та хэрвээ энэ ойрын 2-3 сар дотор шийдэгдэнэ гэсэн юм хүлээлттэйсэн бол тэр хүлээлтээ бас хойшлуулах нь байна. Сэтгэл санаагаа бас хойшно. Бэлтгэн байна. Яг гоо юм жоохон зөвхөрл барсан ийм ажил бол болж тарах гэдэг байна л гэдэг чинь. Нөх юм одоо өдөд шийдэгдсэн байх болно ч юм уу тийм их хүлээлт эсвэл ийм төлөвлөгөө гаргалахгүйгээр энэ асуудал юу сонирн шүү гэдэг ийм сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай л гэдэг чинь. За дараагийн карт. За одоогийн та бол маш сайн ажиллаж байгаа. Сайн чигжээж байна. За орлого, мөнгө, цалин бол баггүй түвшиндөө нэмэгдэнэ. Тэгтээ та нөгөө хашир хүн учраас гэх юм уу те эсвэл ийм нөгөө төлөвлөгөөтэй хүн учраас мөнгө төгрөгөө дайггүй сайн хэмжээнд бол цуглуулж чадчихээн. За 12 сард одоо хамт олон байгууллагын шинэ жилээр ч юм уу юм шагнуулах болно. Алга нэлээд сайн дэше харна шүү. Сайн сайхан зүйл бол ирнэ. Яг энэ нөгөө ажил карьер амьдралд одоо юм бодтой үр дүн өгөх зүйлүүдийг нэлээд сайн эзэмшнэ гэдэг чинь цалин мөнгийг сайн эзэмшнэ, eat материал, eat баялагийг бас сайн эзэмшнэ. Ер нь юм бодтойр өөртөө хөрөнгө оруулсан зүйлүүдийг нэлээд сайн хийж чадгаар бол харагдчихээн. За асуудалтайгаа нүүр тулж чадчих байна. Одоогийнхаа амьдралын энэ ерөнхий төлөв те энэ нөгөө жижиг шажиг асуудлаас олж нугарахгүй, хугарахгүй, том асуудал тохиолдсон ч гэсэндээ ингээд ивэн олоод гараад явж чаддаг энэ чадвартай нь ингээ үргэлжлээд явж байна гэж бол харагдаж байна. Хөлөө олцсон байна, доктортой байна. Нийгэм цаг үеийн ямар ч савлгаанаас үл шалтгаалan амьдралаа бол зөв зүйтэй авч явж чадчихээн. За дараагийн карт энэ. За тэр нөгөө шийдэх ёстой асуудал байгаад тэр асуудлаас болоод нэг юм 100% одоо энд бол доктортой сайн байна гэжтэй энэ нэг юм 100% гэж бодох юм бол энэ асуудлаас болоод хаа нэг жоохон ганхчих гээд байгаа зүйл бол тохиолдно. Яг уу ингээд нөгөө цаг хугацаа их шаардна, шийдэхгүй удна гэдгийг ойлгоцсон ч гэсэндээ хаа нэг одоо энэ ямар хэцүү асуудал яагаад шийдэхгүй байгаа юм бол гэд нэг хүн цохолддог штеп. Ийм зүйл бол нэг үе тохиолдох боломжтой байгаад байгаа шүү. Тэгэд энэ үед нь өөрийгөө би ямар сэтгэлийн тэнхээгүй юм бэ? Эсвэл би ч гэсэн арчаагүй юм да гэж бол бодох хэрэггүй. Энэ бол хүний л мэдэрдэг мэдрэмж учраас үе ийм жоохон тэлчих зүйлүүд баг цаг гарч ирнэ. Тэгтээ бол дэжгүй даваад гарчнаа гэдэг чинь. За тэгээд өөр. За энэ карт байна. За хүлээхийн хэрээр л улам л холдох гээд байгаа дүр зураг харагдаад байна. Энэ уйлан дээшээ гарч ирсэн бол их гоё карт байхгүй юу? Миний хамгийн дуртай карт. Нарвын аяга байна. Бүх аягнууд дээш харна гэдэг чинь хүнд сэтгэл ханамжтай, бүр ингээд 100% нэмэх хувийн ханамжтай тий. Нөгөө амьдралд хэрэгтэй хүмүүс нь байждаг, үр хүүхдүүд нь байждаг. За яг үндсэн нөгөө тарот картн дээр энэ бүр маш гоё юм. Хүүхдийн парк шиг газар гэр бүлээр аашрахтай байдаг юм карт ахгүй. За энэ дүрслэлтэр болохоор 10 аяга байна. Цаана хурмаа ээж байгаа гэр бүл байна. Тэгээ наанд баяр хүргэж байгаа хүмүүс байна. За ингээд сахиус тэнгэрүүд бүх зөвлөлтөө хорвоо ертөнц байгаа дэлхийгээрээ аз жаргал төгсөж байгаа юм дүр зураг бүхий. Ийм гоё карт байна. Уулын та нөгөө энэ хүсэж байгаа зүйл чинь биелжүүл таны амьдрал ийм гоё болох гээд байгаа штеп. Ийм зүйлийг та өгнө хүсэж байгаа. Тэгээд энэ хүсэж байгаа зүйлээ бас хурдан биелүүлмээр байгаа. Гэвч нөгөө яарах тусам цаг хугацаа явахгүй байгаа юм шиг яарах тусам энэ ойлгомжгүй байдлууд ер нь бол нэмэгдэх юм талтай. Тэгэхээр нөгөө сэтгэлийн хаттай байгаарай. Ер нь хүлээгдэн 27 он гарчаад байхад хүртэл энэ ингээд шийдэгдэхгүй байгаад байгаа шүү гэдгийг харуулж байна. Тийм учраас энэ гоё карт буруу араа гараад ирсэн. Ийм гоё ирээдүй байгаа. Энэ карт өөрөө гарч ирнэ гэдг нь ийм гоё сайхан ирээдүй бол байна. Энэ бол биелэх боломжтой.
Гэхдээ цаг хугацаа юм уу ямар нэг одоо юм гацалтыг шийдвэрлэсний дараа биелэх учраас гарч ирсэн мөртлөө цаг нь болоогүй эсвэл төртөө өөр зүйлд анхаарч бай тэ энэ зүйл бол ирнэ. Гэхдээ түр хүлээж түр магадгүй энэ картай хамт харахаар түр битгээл бас удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болох нь шүү. Тэгэхээр ийм дэсвэр дэвчээр их шаардна хүлээж бай, харж бай гэдэг ийм утгыг давхар хэлээд байна. Яарах тусам энэ ингээд улам биелэхгүй байгаа юм шиг санагдаад яарах тусам ингээд улам адгах юм мэдрэмж бол төрх юм байна. Тэгэхээр сэтгэлийн бэлтгэлтэй бас сэтгэлийн хаттай байх хэрэгтэй ах нэ. За дараагийн карт. За 3 аяга. Тэгтээ буруу араа гараад ирсэн байна. Уг нь нөгөө түрүүн чи ямар карт гараад ирлээ? Уг нь та чи ийм гоё хүн байгаад байгаа шүү дээ. Ингээд чөлөөтэй хөрөөж чаддаг, ийм гоё нээлттэй, ийм сайхан амьдралаа аваа явцдаг. Ийм гоё хүн байгаа. Тэгээ нөгөө яалтчгүй ганцхан асуудал тэгтээ нөгөө биелэхгүй удаад тэгээ энэ цаг хугацаа явж гин та биелүүлэх хүсэлтэй. Энэ өөрөө биелэхгүй байгаа гэдг нь болохоор танд ч гэлгүй ер нь хүнд бол цухалдмаар асуудал. Надтай ч тэр те өөр хорвоо ертөнцийн хинт ч гэсэн ингээ хүссэн зүйл нь биелэхгүй хоошоо сунжрах тусам хүн л юмчин уурлан ундууцсан магадгүй энэ стрессээс болоод хүмүүстэй ингээд өөрийн мэдлэггүйгээр муухай харьцахаас юм боломжтой байгаад байдаг. Тэгэхээр сүүлийн карт бол тэрийг илтгэж байна. Энэ өөрөө нийгмийн харилцааг бүрдүүлдэг бүхий карт байгаа. 3-ын зас. Нэг бол нөгөө нэгin тоонууд ер нь бол өөрт төвтэй. 2-ын тоо руу болоод ирэхээр нөгөө харилцаа хамтрал, 3-ын тоо болохоор яг олон хүнтэй ер нь харилцах талбар тийшээ олон хүнтэй ярилцаж ажил амжуулах эсвэл олон хүнтэй хамтарч их одоо ажлыг хийх ч юм уу ийм бүлэг рүү шилжээд явцдаг. Тэгэнгүүт энд 3-ын мөртлөө доош буруу араа гараад ирнэ гэдг нь одоо нөгөө энэ асуудлуудаас үүсээд олон хүнд жоохон сэтгэлд нь юм хийжгэр ийм харилцаа үүсгэх тал ажиглагдах гэдэг шүү. Уг нь бол та уг хүн нь бол энэ дээр уурлахгүй стресстгүй хүн ч гэсэндээ яалтчгүй л хүн л юм чин тэ хүсээд байгаа биелүүлмээр байгаа зүйл нь биелэхгүй байнгут хинчгэл цухалдана. Тэгээ нөгөө цухаллаасаа болоод эсвэл бол хүн л юм чин бас ажил дээр нь янз бүрийн асуудал гарна да. Тэгээд нөгөө тэрнтэй холбоотойгоор хүмүүстэй үе жоохон юм сэтгэлд нь сэвтэй харцаж сэтгэлд нь одоо юм муухай буруу сэтгэл төрөх үе юм харилцаа хандлага үе гаргачих гээд ах юм тал ажиглагдах гээд байна шүү гэдгийг бас анхааруулж байна. Тийм учраас хэрвээ жоохон стресстэй ууртай үед чинь хин нэгэн юм асуух гээд эсвэл ажилд алах гээд байвал түр нэг 2 минут ажиллаа би нэг жоохон ууртай амьсгал аваадах гэж байгаа тарьцахгүй болвол хин нэгэн ирээл тантай ярилцах гэхээр магадгүй яриа өдөх гэхээр эсвэл хин нэгэн танд ийм одоо ажил хийх гээд үүрэг даалгавар өгөхөөр уг нь нөгөө өөрөө уурлахыг хүсэхгүй байвчиг ялтчгүй юм ууртай темпээр харьцаад ийм одоо үл хүндэтгсэн ийм өнгө аястаагаар ярилцах ийм боломж бүрдэх талтай байгаад байна. Тийм учраас стрессээ одоо зөв удирдах нь эсвэл бол зүгээр л энэ зүйл бол хүлээгдэх юм ээ. За 27 онд юусоо энэ зүйлийг ботхгүй байя гэд шийдчихвэл бас энэ зүйлийг заавал тохиолдуулахгүй байж бас болно. Энд чинь нөгөө бидний хийж байгаа үйлдэлэр ирээдүйнүүд дандаа ингэж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ бас боломжтой гэсэн. Хүлээхгүй бол уурлахгүй бол бусдад одоо муухай харьцахгүй. Хэрвээ хүлээгээд яараа цухалтаа тавил өөрөө хүссэн ч хүнтэй нэг жоохоо эвгүй өнгөөр ярих, зандрах ийм хандлага гаргачих гээд байдаг шүү. Тэгэхээр энэ тал дээр болгоомжтой хандаарай гэж танд тусгаарлан зөвлөж хэлж өгч байна. За одоо тэгвэл сахиусууд энэ тал дээр юг зөвлөх нэ гэдэг юм харъя. Сахиусууд ер нь танд юг зөвлөж эхлэх нэ? За 3 карт гарч ирсэн. За өөр нэмэгдэхгүй байна. Тэгэхээр
Зохиосын зөвлөгөө нь 3 карт. Картаар тодорхойлогдох нэ. За эхний картыг гаргаж харъя. За ийм карт. За тэгээ мессежэн дээр нь одоо цаг хамгийн аз жаргалтай энэ азтай цаг гэж хөрвүүлэгдэж байна. За энэ нөгөө саяны яарж байгаа утгатай холбоотой юм шиг бол санагдаж байна. За нөгөө ирээдүйд ирнэ гэд хүлээгээд байгаа, яарад байгаа, өнгөрсөнд бас нөгөө энэ зориод байгаа зүйлийн төлөө хүчээ зараад хөдөлмөрлөсөн байж идэг. Гэтэл одоо нөгөө биелэхгүй байгаад байгаа шүү дээ. Тэгээ үүнээс болоод жоохон сэтгэл санаа хямраад байгаа. Тэгээд ийм учраас өнгөрсөн болоод ирээдүйн тухай бодох хэрэггүй, биелэн бүтэн санаа зовлтгүй гэж бол хэлж байна. За тэгээд дараагийн картын дээр болохоор